тавьчихлаа шүү. Эсвэл футбол тавьчихлаа. Тэр чи яаж ихдэг л. Футбол тавьчих юу лээ. Энэ хөгжмөл яваад тий. За ямар ч байсан зүгээр нэг дэлхийн авраг болоо. Тэгээ дээрэс нь хэдүүдээ чи хөл бөмбөг ярих туртай болохоор дими ярьж суухаар энийгээ бичээд тэгээ нэг жижиг юм болгоод явж үзье гэж бодож байгаа тий. Тэгээ одоо нэг зориглоод одоо хийх цаг иржээ гэдэг. Одоо ингэ яалтч зүрхэнд хурсан юм аа. Тэр бачуулсан юм аа. Тэгэхгүй одоо ингээл нэг телевизийн нэвтрүүлэг үзэхэр нэг жанжин шугамтай юм яриад тэгээ зүгээр өөрсдөө зүгээр хов бадсан тэр зүгээр юм гэж. Юу цаач бүр ямар амар. Бэлтгэсэн юм. Тий. Одоо тэгтээ нөгөө хэд одоо тэр нөгөө юу нэвтрүүлгийн интертэй бол нэг алцаад байгаа юм байхгүй шүү дээ. Зүгээр л зах зээл. Мань хэдийн л зүгээр л нэг юм сайхан. Зах зээл одоо хуваа шүү. Тий, өрөөний яриа гэх юм уу юу гэх юм. Подкаст юу н өрөөний яриа гэсэн юм шүү Монголоор. За ер нь би бол ямар ч байсан энэ дээд араа дутуу учраас ингэ нэг сонин яриад байдаг шүү дээ. Тэрийг ойлгох хэрэгтэй хамгийн нэгдүгээр. За би бол ер нь л ирээдүйн. Тэгээд олон хараал хэлэх чинь хамаагүй өстэй подкаст юм. Тэгээ ер нь бит хоёр бол аль болох таслахгүй юм. Гэхдээ дундуур нь 9 шидийн хүмүүс ороо гараад байх нь л дуудаж байх гэж бодож. Ирүүл бас. Эвгүй хүмүүс орж маа. Одоо бүр огт хөл бөмбөг мэдхгүй хүн хүртлээ. Тэгээ бит хоёр аль болох хөл бөмбөгөө тойрол ярина тий. Тий. Тэгэхээр бол одоо ямар ч байсан хөл бөмбөгийн дэлхийн авраг хэлчих. Нээлтийн тоглолт үзсэн. Өөрөө гурваас яа үзснээр энэ шинэ генерашныхаа ерөөсө зүтгэлгүй байхгүй. Харин тийм байна. Дандаа давталт үзэхэд чи ямар ч эмошнлгүй байна. Үүгээр дандаа заяа ахыгаа хаваадаг давтаж үзсэн. Гэтэ өглөө та үүг нь таны ирэхээр өөр өснө үгүй мэдгүй. Гэтэ нээлтийн тоглолтын дээр Шакиран дуулсан юм уу дуулсан? Мексикийн дуулсан. Чи тэрийг үзсэн юу? Тэрийг бол үзсэн. Бүгсэн томорч. Шакира. Миний ганц мэддэг. Бакаг юу гэж дуулсан юм. Энэ жилийнхэн дуу нь ерөөсөө хит болдог бах тий. Дуу нь хит болдог. Айшо спид гэдэг нөгөө залуу биш тий. Тэр дуулт юм уу? Тэр чинь өөрөө хуваараа нэг дуу хийдэг. Би тэрий чи одоо зүгээр. Тэр чинь тэр нөгөө Катарын тэр ер нь юу хийдэг вэ? Хүүхэд шүү. Хүүхэд юм уу? Юу хийдэг нэ? Зүгээр ингээ влог хийдэг шүү. Тань зэрэг навч. Ингээл YouTube юм уу игэл байж дээ. Бичлэг хийн, реакшн, дуу муу энэ манай ач Роналдогийн фэн шүү дээ. Зайлшгүй. Роналдо дурггүй шүү. За өнөөдрийн эхний сэдв Роналдо дурггүй. Энэ Шакиратай дуулсан юм уу тий? Гэхдээ энэний дуу амар хит болоод. Энд зүгээр бараг тэгээд амаа ангахт л хит юм шүү тий. Тэр нь ер нь одоо Монгол зүйл тий. Улс төрийн юм ярих гэдэг шүү. Монголд яагаад ирсэн нас маапантай. Энэ яаж ирсэн зам нь маапаад. Нямбата боржур дагаж орж ирсэн. Тас гинтлаа. Нүүрс орж ирж байгаа юм шиг л орж ирсэн. Одоо сэлбэг хазаагаад. Тэр ч бас хазаа. Одоо би ч бас энэ дээр нэг Google Doc-тероос юм бичсэн. Энийхэн дагуу ярих хэрэгтэй шүү. Би мини рас. Нээлтийн тоглолтын дээр ч гэдэг юу юм. Нээлтийн тоглолтод юу шиг яд Шакирагийн бөхсөр л ихэлсэн юм уу? Эсвэл наад нэг юм чинь том хам. Нээлтийн тоглолт ерөнхийдөө одоо жоохон serious яа. За эрхэм хүмүүс үзэж. Энийг хийгээд байгаа. За эрхэм хүнд насаараа од мөндөр сонсцсон. Би чээр од мөндөр дөрөвхөн сонсчоод зандаа ахих юм сонсцсон. Тэгээд од мөндөр шүү дээ юу нэг таалагдчих. Зангиг нөгөө бэлгүнг ах байдаг шүү дээ. Чингис Жамх хоёрыг. Тэр жоохон дампуурсан юм тийм. Тэр яг хажууд байгаа юм шиг ярьд юм. Тэр чинь гэр суужсэн Жамх орж. Жүжиг шиг ярьдаг тийм. Одоо яг тэгж л ярих. Тэгж л ярьж хүн төрөө шүү дээ. За нээлтийн тоглолт. Би тэгтээ зөв Шакираа л ярина гэсэн. Чи гол нь үз юм. Үзэлгүй яа би чад анаа. За манайхаа анаа л гэдэг нь бид нар одоо аналистик анализ гэдэг үгийг товчлоод анаал гэж ярьдээ шүү. Бичэн үү бичээд яваад. Тэгэхээр эхний тоглолтын дээр анаал одоо хийсэн дээр одоо миний ойлгосноор зөв Мексикод яг тусны хөөрөл орцсон байна. Тэгж л ойлгосон. Би бол яг бүтэн үтсээ. Тийм. Тэгээ нээлтийн тоглолт гэдэг утгаар нугасаа хүлээж байгаа үс. Тэгэл нээлт бол бусад дэлхийн аврагуудаас шаал өөр гоё. Тэр чинь нөгөө нэг бүх бүрэлдэхүүнээрээ гарч ирсэн тэр нь бол амар гоё санагдсан шүү дээ. Тийм. Хоёр талаасаа юу? Тийм, ерөөсөө сэлгээ мэлгээтэйгээ бүгд гарч ирсэн. Тэгээд одоо бүгд л тэгж байгаа шүү дээ.
Ань тэрийг бол анзаараад байна. Тий. Одоо ингээ бүгд гарч ирээд төрийн дуулаа сонсоол орж явах. Жишээ нь одоо би бол хизээч гараад гарахааргүй хүн шүү хөл бөмбөг тоглолоо. Тэгэхээр чин тэр чин бол гоё байгаа. Би болохоор гараад байгаа шүү дээ. Чадамжгүй. За ингээд ондаас нь ингээд хортой юм дараад ирж байгаа юм да. Энэ каттай байх юм ч одоо яах вэ? Тэр подкастыг бичээд дээ шүү дээ. Бичлэгний дондор ороод ирэх 5 минут. Мэдлээ. За сайн байцгаана. Хөл бөмбөг ярьж байна. Мексикийн тоглолт үзсэн үү? Бас үзье. Бас өөрөөч би сонссон тоогоо байж шүү. Тэг дондаас нь хаяа. За энэ хитэр шиж. За энэ спонсор юу явах гэдэг шүү. Тэгээд яг 2 дөрний биникэл авчлаа шүү дээ. Чимээ наач 18 дэх хүүхдүүдээ сонсон шүү. Манай подкаст хүмүүс юм түгээх гэсэн. Ялгаргаанд ороод байна. Хийгээ байлаа. Гоё энэ катл энэ Тэгээд хоол идсэн. кат авахгүй юм далаа болоо. Юун дээр зогслоо. Тачс яг гашаачсан ирч авцсан тий. Мексик нөө юу штэ сэлгэн дээр зогссон штэ. Сэлгэний тамирчид нь одоо таны яриад байгаа санаа нь бол одоо сэлгэний тамирчид нэг гарч ирж байгаа нь тий. Гүг найз нуух. сэлгэний тамирчид нь би явахгүй. Энэ юу аагаа. Подкаст тий катста. Эцэг сүултээ энэ микрофон дэвсээ марчдээ юм биш тий. Гайгүй штэ. Харин энийг үл зүүн мартаад энийг кат орох юм байна уу? Нэлийн кат. Тэр нь нээлтийн үйл ажиллагаа бол угаасаа домогт студент болж байгаа. Харин Тэр бол үнэхээр одоо нохоо орсон ч айхаар тийм гоё өсдөж байгаа. гоё юм байсан. Ямар ч хөл бөмбөг үздэг тэнэг мал тэр студент ороод ариусгах. Өөдөр аймаа. Гэхдээ тэр сошиал дээр миний яасан юм тэр бол тэр нь ер нь финал юм уу эсвэл шүүгийн дүр мөрөө шүүгийн дүрч юу юм тэр финалыг баг тэр заавал Нью-Йоркийн цэнгэлт хийж баг тэр Галацаа гэсэн блүүлээ Галакоч. Ямар ч хэсэн фанатууд хөл бөмбөг талаас бол яалтч өдөрч нэг тийм гоё. Одоо карта бичиж байгаа. Монголоор юу гэдэг лээс. Юутай газар гэдэг л. Дэвтэй газар. Ирчимтэй газар. Дэвтэй газар. Шүттэй наад див орцсон буй ш. Дээрээс нь Мексикч өөрөө дэлхийн аврагт хамгийн олон тоглолт хийсэн нэг ч үнжээгүй юм цуснасаа бас хөл бөмбөгтэй нөхдөг. Гэхдээ тэр нэг эхний энэ биш хоёр дахь гол оруулдаг ах чинь тэр нэг Волфрин лүүлээ. Тэр хамаагүй байсан. Тэр гоолнууд бол хог шүү дээ. Тэр нь тоглохдоо гэхдээ тарих марх амар гимтээсэн юм шүү. Хин гинэ. Тэгвэл нэг солгоонд ингээд боолт үзснэ. Хөөх чи ч одоо химнээсийг мэддэг юм. Би ч сүүл үзсэн шүү хүнд үзэгчтэй. Миний одоо хамгийн анхны дэлхийн аргач одоо 2020 26 оны гэж. 2026 оны. Ер нь бол яг эхнээс нь сэтгэлдлээсээ ярихад бол наадах чи яг нээлтийн тоглолтын дээр яалтчгүй юу болж байгаа байхгүй. Тэр бүх тоглогч нар гарч ирээл. Тэгэл төрийн дуулаа хамт дуулаад тэгээ зосно хөөс. тэгэл яаж явах. Тийм жишээ нь тэр чинь өмнөх дэлхийн аваргууд ер нь өмнөх тоглолтууд дээр ерөөсөө сэлгэний тамирч талбай дээр гардаггүй байхгүй. За одоо жишээ нь бол тэр 3 дугаар хаалгач бол хизээш тоглохгүй шүү дээ тэр. Тэр хүн бол зүрхэн дээр гараад тавих ирэхгүй байсан. Тэгтэл одоо энэ жилийн дэлхийн аваргач ингээ бөөнөрөө гарч ирэнгуутаа хамтдаа дуулаад ингэж байгаа. Эсвэл шигшээ гэдэг чи одоо хамгийн шилдэгүүд нь явах хэрэгтэй шүү. Тийм шүү дээ хамгийн шилдэгүүд дотроос нь хитэн огш байгаа шүү дээ. Юмыг яаж мэдэх гэдэг. Нууны усаас байна. Зохион таа сэлгээд гарчих гадаа. Тэр чинь юу байсан бэ? За одоо Мексикийн гараад нь ер нь ингэж яриад ийм юм байна. Тэр нь бол амар таалагдсан. Гүн Google-ийн нас масыг харж болт юм. Тэгэл огшоо наачиж байгаа байхгүй. Цус нь хөөрцсөн юм. Гэхдээ юу яасан бэл угаасаа энэ чинь нөгөө түүх талаасаа хөл бөмбөг талаасаа яалтч юм Мексик дээр бол амар ач холбогдолтой байсан байхгүй. Даанч өрсөлдөгч баг нь бол үнэндээ жуул шүү дээ. Саут Африка. Тийш. Ч одоо манай Elon Musk-ийн анхны баг төрсөн ус. Саут Африк. Өмнөд Африкт ер нь дэлхийн аварга болоход би өмнөд Африкт би юм байд юм гэж мэдсэн шүү дээ. Ер нь. Би болоос мэдээд. Яасаас мэдээд. Тэр чи галтай хөл бөмбөгч байсан. Мэдэн штэ. Марадона гэж. За сайн кат болсон. Гэнэрээ өмнөд Африк бол нэр энэ дэлхийн аваргад төж хэрэггүй болсон. Энэ яаж яваад ер нь Африкийн бүсээс ороод ирсэн юм бэ? Тэгвэл одоо тэр 48 баг одоо орсон. Тэр надад шууд энэс ингээд ургаал явчихлаа. 48 орсон одоо энэ зүг юм уу буруу юм ч хэрэггүй. Хууч одоо 36-аар 32-оор байсан. Одоо ингээл чи хэсгийн тоглолтуудынхаа листийг л харалт үзэх юм үнэндээ байхгүй шүү. Тэгээд бас нэг амар тийм олон зөрүүтэй хожигдохгүй байгаа юм шүү. Зүгээр амар инээдтэй 3 оноо манай авч байгаа. За авахар байгаа байхгүй. Зарим нь бол тийм үү. Тийш.
Яарч хэрэггүй. Одоо наад өмнөд Африк ч юм уу ер нь тоглолт хийгээд хэрэгч байхгүй шүү дээ. Юм яаж дундаас мөсөлч юм. Өө чмикэн зүйлтэй байна. Ингээд бас явчих. Маа чи нэг чөлөөт подкаст баг. Ямар нэг юм баригдахгүй. Миний дуудахыг яриг оруулахгүй дөө өст. Гоёстой нэг гооч бүх юм орсон. Танд юм натуралаар гоё шүү дээ. Харин энэ хамаг юм ороод ихний комментод одоо юу гэх тэгс яаж чи. Өмнөд Африк Мексик хоёрын тоглолтыг зүгээр ярихад өмнөд Африкийн талаар яриад их юм төч байхгүй. Амуур ингээл хаачих юм ихний тоглолт дээр. Ингээл боллоо. Мексик дээр гэхдээ юу байсан? Яалтчгүй энэ жилийн бүрэлдэхүүн бол бас цацаа цайлгатай сайхан бүрэлдэхүүн байлаа. Мексик. Гэхдээ тэнд нэг толгойгүй тэнийг өнөхөр байд. Хин. Нээлтийн гол хийсэн тэр нэг падаар юм баг ш. Тэр баг Мексик биш ээ. Чи тэрийг судалтаа. Тэр бол Мексик биш. Гэтэ 26 дугаартай нүү 16. Би бол үзээд яг Тэр ирлиц юм. 26 дугаар 16 дугаар хоёроо яалахгүй байхгүй. Тэр хоёр бол ажилттай юм билээ. Гэхдээ аль нэг нь бол дүнхгүй шүү. Эхний голыг хийсэн нь бол Уулиан хин гэж штэ. эхний голыг хийсэн нь бол дөнгөө дугаар байлээ. А дөнгөө юм уу? Тийм. Шууд ингээл дүгчих юм. Тэр нэрээс бүтэхгүй гараа хэлээ. Тэр яаж А авах энэ юу юм байна? Энэ Мексик шүү. Энэ нота байна. пад хараагаас Энэ тийм. мап. Наач Сауди Араб тоглолдог гэж байна. Энэ бол тааж тоглоо. Наач Сауди Арабын мэрэгэн бууч гэлөө. Ал гудхаас юу ямар эвгүй Наач Роналдогийн лигт тусч байгаа. Ал госахтах гэнэ юу хэл болчих. Чи наад өмнөд юу Сауди Арабын мэрэгэн буучийн чигсалтын ардаа наад чи нэгт байна. Ой магадгүй зэрэгтэй. Наач сенсацтай л та. 29 юм байна шүү дээ. Ямар гогш юм. Лигтээ эдэн гол хийсэн. Яа мэддэг миний мэддэг юм байна. Юм асуухаар л мэдгүй л гэж. Чи хардаа. Арчил амархан шүү дээ. Тэгээ өмнөд Африк, Сауд Африк тийм. Мехико. За тэгээд манайхаа donation илгээ хийх хүссэн. Маш өөртөө ихтэй дугаараас үлддэг шүү. Шууд лайн бичлээ. Тэр наад чи яг Колумби баачка байгаа байхгүй юу? 33 гол гэж. Наач Роналдогоос илүү гол хийцэх гэдэг байгаа. Магадгүй. Наач газрынхаа аагуур яваад гол хийдэг. Тэгээд тэр цогцолт нь бол гоё л байсан л да. Гэхдээ л ер нь тэнэг хүний цогцолт байсан тэр бол. Энэ Цөснө авиргаад илссэн байсан юм шүү. Нөгөө талбай дээр гарч ирээ огшоо наацсан. тэгвэл одоо энэ зүгээр голлох шүү том тоглолт. Тэгээд наач сая хэд дугаартай гэсэн бэ Мексик дээрээ? Хэд дугаартай? Ямар их маск. 16 байна уу те? 16. А тэгвэл тэр 26 нь бол ажилттай юм биш шүү. 26 нөө. Хөөхөн цагаан бацсан байл. Тэр бол яг Мексик хөө. Одоо энэ лайн дээр баг энийг яриад байгаа. 16 дугаартай. 26 нь. А тийм энэ биш. Энэ бол яа. Наач наач зайлтай бил. Энэ картел юм байна. Энэ хард тамиг зард юм байна. Тэгэхээр ер нь зүгээр дараагийн тоглолтууд төр наад Гүтерес гэдэг чинь бол бас Энэ үү. Айнас наач бол ажилттай юм байна гэж харсан. Хараад айхаар. Гэтэ Мексикийн 4-3-3 бол миний мэдхийн анх үзчихийн л 4-3-3 шүү дээ. Өө та ч өдөө оноос үзлээ. Би чи 2007 оноос үзэж байгаа. Тэг миний чи яг ер нь бүтэн яг ер нь үзэж эхэлсэн баг 2014 оны дэлхийн аврах хацлаа юм шүү. Пүүч орч чи тэр чи ороод 160 мл дундаа зайдаг. Харин тийм байна. Би тэгэхэд чи яг маад ирсэн хэмээгийн дүүрч яг Германд амьдэрдэг хүн байсан. Тэгээ Германыхаа шгшаа баг үзэн гэдэг дагаж үзээд байчихсан. Өө хэмбэ л гэж. Чи Германы фэн юм. Үгүй тэгэл нөгөө ахаас асахгүй нөгөө нэг Месси Арналдо тэгээд талганд бодоход тэр хоёроо нэг багтлаа гэж бодоод. Тэгсэн чинь Месси чинь Аргентин, Роналдо чинь Португалд байдаг шүү дээ. Тэгээд Аргентин, Португал мэдээ. Тэгэхээр энэ хөл бөмбөг дээр бол ер нь бол одоо тосороод ирдэ шүү дээ. Тийм. Үнэн шүү. Тэг манай Мбаппег авсан Дембеле. Одоо 2-2-оор л гарт. Одоо Мбаппе чи өөрөө харин олигтой хос болох нь одоо сондоороо шаацсан. Тэгээ сондгороо босоос тасарчж байгаа. Одоо баг тасар хоёроо тасрах хэрэгтэй байхгүй. А тийм үү. Тэр чинь донд хоошоо Дембеле Мбаппе хоёрын хэний нэг. Одоо Дембеле юм биш үү? Шигшээ дээрээ. Тэгэхээр чин нөгөө талтай яах юм. Премьер лиг. Би тэр бэлтгэлийнх нь YouTube сувгийг харсан юм. Премьер лиг дээр бол хааланд байгаа даа шүү дээ. YouTube сувг дээр бол ер нь ихэнх нь Дембеле талтай л шүү. Өө Мбаппе гэж нэг аавра гэж ярьд юм да манай Жензинэр даавраад хасах цаац үе. Өдөр шигшээдээ бүр олисээ Дембеле хоёрлоо бараг хүүхдүүд нь хүртэл олисээ Дембеле гэдэг. Энэ цэглэхэн юм шигэнд орох хэрэгтэй болсон. Манай хүн ч одоо ойр дайцчихтай хүүгэн шуунгаас найзгантай болцсон. Одоо Мексик чинь дараагийн тоглолт нь хинтээ. Одоо ингээд групптэй тийм Солонгостой байсан. Наад хоёр чинь бузар юм болох. Тийм үү? Солонгос чинь юу юм бэ шүү. Солонгосод Чехийг хожидсан. Солонгосыг үзсэн юм уу чи? А тэрийг бол үзсэн. Тэр Солонгос чинь хөдөлгөөнтэй бас. А
Солонгосчууд эвгүй юм байл. Цацаа цэлгээтэй байна. Ер нь зүгээр цав цагаагаа царайтай микс үлээсэн. Живгүй идчихэ гарцсан юм шиг. Цагаан царайтай микс шиг тоглосон шүү дээ. Хөрхөн гүйлтэл. Одоо дата анализтер бол одоо XG. Одоо тэр гол ассист өгсөн нөхөр чинь бол хөөрхөн амьдрал үтцэн борго шүү гараад лээ. Амьдрал үтцсэн. Ийсаа. Солонгос айл нүүлгэж байгаа ирсэн. Үгүй серд мерв тоглолт байсан гэсэн үү. Подкаст өндлөө босоо суултаа тий. Сэлтэ бор гівтэж ихтэй. Яагаад байгаа. Тэр голын дамжуулт өгдөг нөхөр нэлээ амьдрал үтцэн баач гэсэн. Магадгүй. Тоглоомч би зүгээр хальт сонс. Тэгээ тайлбар дээр ярьсан. Хамт ийсаа хийжсэн. Би ч нэг хүүхдтэй болохоор чинь ерөөсө дуугийн тавьж чадахгүй үзээд байгаа. Өөрөө ярьж үзээд байгаа. Өөртөө кастлаад. Тэр гол ассист баахан линүүд юм ба штэ. Гол ассист өгсөн юм лиж гинөө. Энэ штэ. Энэ үү? Ибангман. Бомнямня. За сонхим бол сомнямня. Би сонхимыг баг таниагүй дээ. Энэ байсан юм уу? Сон нэг нөлөөтэй байна. Ямар ч нөлөөгүй. Би энийг бол харсан. Нөгөө Paris Saint-Germain-ийн нөгөө нэг гөлчөрч юм бэл. Нэг юм байдаг. Тэр энэ штэ. И гээд. Энд чинь нөгөө Испани Валенсиа ч илүү Маларка ч юу лээ. Тэнтэн давхиж. Тэнтгийн активээс гарч ирсэн. Тийм үү. Тийм. Тэгээ дараагийн Сомбоныг солиорж байгаа алга болонготой Paris Saint-Germain очиж. Тэндээ одоо ер нь байрлал болсон бахгүй. Одоо энэ манай он гарахгүй. Одоо наач утаарсан. Одоо тэр PSG ч ихтэй 40 одоо FIFA тоглох ч юу вэ? Дембеле тэгээ нэг дүүэ каварцлаа. Тэгээ сэлгээд нь тэр нэг Баркала хин ч гэнэ баахан байсан. Би ч одоо Баркалагаа хайгаа олоо биш. Тэгээ Солонгос зүгээр Соныг зүгээр ингэж төвийн товтлогчоор тавих хэрэггүйсэн. А тийм. Тэгээ сон өөрөө яах юм бэ? Сон ч өөрөө тэгтээ төв гэхээс илүү жоохон татаж найруулвал илүү үр дүнтэй. Хамаагүй туршлагатай удааш ирсэн юм чи тийм үстэй. Тэр сэлгээр орж ирээ гол хийдэг нөхөр чи харин мүлжүүртэй баач гээ. Тэр одоо бас харах юм. Тэр бас л нэг тийм дахиж байгаа л үтэй. Бодвол нөө Герман ч юм уу сэлдэх мэлдэх ч юм аа. Тийм ер нь манай Япон солонгосооч ер нь тиймэрхүү юмар л явдаг шүү дээ. Тэгвэл ухсараад Япон гэсэн юм шууд Япон Нидерланд руу орчихлоо. Энэ ер нь 2-2 болох байсан уу эсвэл яах вэ? Нидерланд нь фаворит нь байсан юм уу? Япон нь фаворит нь байсан? Би наадах чи арай үзэн гэж үзэж чаддаг. Гэхдээ Япон л арчиг болох. Ер нь өмнөх дэлхийн аврал дээр наадах чинь ажиллагаа дутуу байснаас болоод ажигдсан шүү дээ. Ажиллагаа юу? Одоо ажиллагаа гэдэг чи одоо юу л гэсэн үг шүү дээ. Одоо ингээд тактик юм явахгүй байхад л одоо тэнд нэг дөнгөө нөхөрлөө гэсэн үг шүү дээ. Хин ч юм их сонсоо. Өнгөрсөн дэлхийн аврал дээр чинь Япон ерөөсөө гүйлтэрэл яллаад явдсан шүү дээ. Сайн бөмбөггүй ч гэсэн сайн гүйл. Ерөөсөө битүү гүйсэн баг. Тэнгуутаа тэр нөгөө нэг наач одоо заллингийн бөмбөг хашаарсан. Бөмбөг хашаарсан. Аа, тэгэхгүй яг чи ингээд хойш суугаад байрласан хамгаалтан дээр намтчихж байгаа байхгүй Европын багтай тоглох. Яаж үүс наач бол Вандик Кинтрийн баг чэжнийх нь доогоор баг. Тэнгуут нөгөөдөл нь овоолсоор байгаа гол хийчихэж байгаа. Тэнгуут би үзээгүй ч гэсэн энэ нэрийг харахад Нидерланд бол мөргөж хийсэн байлгүй. Вандик мөргөсөн шүү дээ. Тэгж таарна шүү дээ. Булангаас мөргөцсөн шүү дээ. Тэгж таарна. Гэтэ Йошитаг байхад арайч бас хүн бол. Ихний гол нь амар Япон амар гол хийсэн. Баг дороо гартыг эргэж байгаа хийсэн баг. Дороо ингээл жигсэн шиг эргэж. Энэ жил чинь Минамино байхгүй тий. Байхгүй шүү. Нөгөөх нь юм билээ Брайтон. Баахан нота юм. Брайтны нөхч юм билээ. Минамино, Манапанта, Матата, Ямата гэж. Honda, Toyota, Suzuki. Брайтныхан тэр юм мэддэг байх. Та ч одоо Премьер Лиг насаараа үтсэн дээ. Юу нь утчихгүй байх юм. Брайтных шүү дээ. Брайтны зүүжийгүй шүү дээ. Тийм үү. Тэрнээс чи энэ жил амар хүлээлттэй байсан баг. Тэгээ одоо ингээд эртэлтэй ер нь юу Минамино ч бас зүүнтэлтэй тоглолдог лээ. Өө энэ Митама гэж явах шүү дээ. Каура Митама-сан. Наач бэртэлтэй. Наач энэ ахыг харсан. Наач энэ жил юм уу юм уу битээр. Бэлэг нөгөө нэг яага нэг амар хожиж байгаа хожигддаг тэр ч хамаагүй үйжсэн. Ер нь л цацаа залгаатай л гарлаа да 22 юм уу тийм. 22 номертэй. 22 номертэй. Арай 22 шүү л дээ. Юу яг юм дотор юм бодчих шүү. Надаас дүү хүн дэлхий. Одоо ямаал маань биш. Юу 29-тэй юм биш дээ. Ах бол харьцсан юм шүү дээ. Тэр одоо Япон тэр одоо ер нь Европ багуудаас одоо айха болцсон гэсэн. Одоо ер нь айгаад явахт тий. Одоо айх одоо Японыг айлах баг одоо байхгүй. Одоо ер нь тэр нөхөрсөг ахаар ер нь бүгдийг л хожоод ирсэн юм шүү дээ. Хүмүүс ганц өмөрх нь бол одоо нөхөрсөгтөр одоо тий наадалж нэг юм ийхгүй нэг
амар юм хийхгүй. Тэгэхээр нь бараг л Япон бараг амар юм хийсрэг гажууд. Одоо боддоо өөрийгөө герман хэлийг ч юм уу эсвэл англи хэлийг тоглодог байлаа. Тэгээд дэлхийн аврагт орлоо. Чи тэдүүсээ сайхан уу? Яахгүй шүү. Тийм үү? Тадгал царай уу? Тэгэхээр чи бүгдээр ш наа чи сэлгээ мэлгээгүй бүгд л баруун тоглож байгаа шүү. Тэр тэгвэл Иранаас Европ тоглож байгаа шүү. Ираныг хаж хүүтэн царайтай. Бүгдээр Европ тоглож байгаа ч үгүйсэн байх. Тэр нь тэгвэл Японч зузаараад илүү гарцсан юм шүү дээ. Япон л юм явах хэрэгтэй шүү дээ митик. Дасгалжуулагч солиг байх тийм үү? Өө нөгөө ах ч юм бичээ сууж л шүү дээ. Хожигддаг болгоод нэг юм бичдэг одоо ч гэсэн бичсэн л өнгөл өөс нэг цаасан дээр алтах. Юу бичдэг юм аа одоо мэддэг. Үлсүүд хаал болгож үдээ ч бай. Би тэгтээ боддоо Япон хөл бөмбөгч яг амар авьяастай лаг байгаал баруун руу гарсан юм. Бас сайн мэдгүй зүгээр. Мэдгүй. Гарсан л хэлбэл тийм авьяастай л байсан билүү тийм. Авьяастай бол одоо гарч байгаа бол. Тэгээ ер нь бол нэг хэсэг бол Япон тоглогчийг ямар ч хамаагүй клубүүд ер нь авъя гэдэг болцсон байсан шүү дээ. Тийм. Тэгээ нөгөө сахилга бат талаасаа ч гэсэн. Манай ч одоо ямар ном хараад чиг эвгүй өгөөм хийх. Дээрээс нь тактикийн тоглолт үзүүлэхэд хэрэгтэй ч тийм. Тэднээс нь томроодлаа болцсон гэж боддог. Шигсүү зүгээр юу Японд юу хэрэгтэй биш тактик биш тийм яг нэг тийм чихгүй толгой ч юм уу нэг. Тэгээ чихгүй толгойнууд нь байхгүй юм чинь. Тийм үү. Тэгэхээр одоо хийх гэснээр хийгээл өөрхийг хүүгээл юм. Тэр чихгүй толгой чи энэ жил дээр бэртчих жаа байхгүй мэтэн бач. Тэг яг л нэг одоо тийм нэг тактик явахгүй одоо явуулна л гэсэн үг үстэй. Гэтэ Японы нэр үнэхээр өсөхгүй маа нэр тий нуруу. Тэг яаж дундаас нь солонгосууд ч хажууд нь юм тэмээ шиг юм байгаа байхгүй. Гэтэ өөр юмд айгүй ядарч тийм доорхноо л тэгээд хилээ өмжүүлчих. Нөгөөс энэ харуудыг барахгүй. Харууд чинь тэр юу яадаг гэсэн. Нөгөөс өсгөнд нэг илүү уртяас байдаг гэсэн. Тэр нэг богино төсөлтөндөө цом шиг л. Гэтэ энэ жилийн солонгосууд бол баг Японоос илүү ч явж магадгүй гэж боддог шээ. Би солонгос уу төвийн хамгаалагчд нь бас найдаад байгаа шээ. Мууч бас нэг Баерны хугас үстэй. Тийм боо. Баерны би зарим нь бол би танихгүй юм блөө. Би сонгоод Наполид азаргалж байгаа л Баерны явсан шүү дээ. Тэгвэл хоосонгүй л байна. Тий, Наполид байж байгаад Баерны явсан гэхэр чинь бас биш юм шиг дэвтэй л байна. За подкастны минут ч юу ингээл 20 минут болчих. Чи би айгүй хөөхөн мөнгөтэй айл юу гэдэг. Аа мөнгөтэй айл юу цал яа. Тий чи бүх юм да зөө enjoy да. Enjoy тал яваад. Зөө бэлтгэлэл хийж их болж идэв гэсэн шээ. Мөнгөтэй айл юу гэж юм спорт. Одоо тэр голын дамжуулалт гол өгсөн нөхөрчин бол хөөх ядуу үснэ яах вэ л. Манайхаар одоо бичил орол хийл хүүхд юм шүү. Оо тийм. Бичлэх юм. Дараахан нөхөр ах шиг л ч тийхнэр хүүхдтэй. Гиснээс тэр сонхын минь чи ер нь хүнтэй суусан мүү ирэх гэж байгаа. Аа хүн суулгахгүй гэсэн. Тэр амар ядаргатай. Дэлхийн авраг авч иж хүнтэй суу. Тэр үний ядаргатай эцэг юм байна. Ахын царай бол хүүтэй юм бэл. Яаж одоо солонгосыг дэлхийн авраг болох юм гэж. Дэлхийн авраг авсныхан дараас бас амбицтэй эцэг. Би хажууд нам тоол идэв. Задаг тайлж суух юм тий. Зодчин тайлбар. Кимчижиг нээсэс зэйл. Тэр аав чанга юм бэлээс. Маа сонгийн чинь хэлэх юм, ингэж тоглох юм, тэг орой сониа хийе. Найжид нэ тэр сонгийн влог дээр ч наач хөөх жижиг хаасан тэгэл хоол өндгөө шараад Нидерландын бүрэлдэхүүнийг харъя та. Тэр юу болсон бэ? Нидерландын бүрэлдэхүүн ч одоо энэ дэлхийн арга одоо энэ жил нисдэг Голланд нисэх юм уу? Энэ нисгэс энэ жил доошлох уу? Нисдэг Голланд гэж би ч одоо Карибын нэгсэн дээрэмч тэр тийм онгоцл мэдэн шүү дээ. Угаасаа тэргээр л очилж байгаа тийм. Харин тийм. Тэр далайн ангийн үйл их хөдөлтаа хийдэг гэсэн шүү. Угаасаа Нидерланд утас. Хөдөлтаа хийсэн юм уу? Дээрэм хийсэн юм. За ер нь хийх нь л арга дээрэм л бах та ер нь. Дээрэм л хийсэн бах та. Яг далайн хөдөлтаа хамууд хийх хэрэг царайтай л. Тэгэл ард нь тэр нэг дөрвөн юм уу? За энэ одоо энэ төвийн энэ мааланд нь одоо болох хэрэгтэй. Өмнө таньдаг хоёр л хүн байна. Вандикгүй нэ. Энэ маал нь бол одоо ямар ч хэрэггүй. Энийг дуудсан доо. Оо хам гакпо шүү дээ. Энийг дуудсан доо гакпого тавьсан дээр. Энэ гараад байгаа юм аа. Тэг Грамберг төвөө ахс бол гоё л харагдлаа. Ирээд нь маа самурай нарыг харлаа. Төвөө. Энэ самур үйлийг чи таних уу? Алиг танихгүй шүү дээ. Янз шүү. Энэ дээр утсан дээрээ тоглож. Наач West Ham дөрнөө Аст билээ. Наач өстө жинхэнэ жормсон баач. Тийм үү. Эвгүй. West Ham дөө. West Ham доошоо унтсан уу? Унтсан шүү дээ. Унтсан. Тийм наатхыг аавал одоо. Одоо энэ дээшэл наач уус нэг үнэн эвгүй гар. Энэ хүүтэн царай. Яг одоохон төрнийх амар гол хийгээл
клубтэй бол Шар авцсан. амар гавцсан байхгүй. Гэтэ наа чи юун дээр Японд дэр гол хийсэн юм шүү дээ. Тийм. Хийгээгүй. Хийцэн шүү. Тийм. Хамгийн түрүүнд мөрөгдсөн шүү. Японы эсрэг бол зоолттой мөрөг шүү. Ер нь болон дээрээ дандаа л дээгүүр хаял. Японы хаалгач чи одоо Манчестер Юнайтед нэлээд сонирхож байгаа. Сузуки юу? Тийм тэгээд за энэ ер нь Ононоотойгоо адилхан царайтай юм байна. Ер нь болига болцсон. Тийм үү. Царай адилхан болохоор ялахгүй. Тэгэхээр чи Ононоо ч яг бүтлгүтцээ өөр хаалгач яах вэ гэхүү гэдсэн юм байна. Тийм. Яг ирээдүг одоо Сузукиг авъя гэсэн чи Сузукиг ээж аав ч нэг дуртай байгаагүй тэгээ манайхан ч гэсэн за энэ Ононоо гэдэг бүтлгүй багт бас дахиад адилхан доллар гарах юм байна. Энэ бас хүүтэн царайтай. Нугас ирлээ. Япон ээжтэй. Тийм л байна. Нөгөө Лекерсийн нөгөө нэг хин шиг Хачимура антер шиг тохирлоо байна. Жидүүтэй иргэншил нь яа аав ээж нь тийм байл тэгэл хамаагүй авчт юм байна. Аав ээж нь биш байсан ч аав шүү. Өвөө эмээг нь хамаатуулаад одоо авдаг л. Өвөө эмээ хамаагүй аав шүү. Тэгээ маах тэгвэл нь Монгол ер нь авах хэрэгтэй юм шүү. Маад хийн шүү. Яаж хийж байгаа л Чингис хааны үр удам гэл яваад нөхөр байгаа гэдэг. Манай кавэрцээ. Кавэрцээ л ер нь бараг Батхааны юм байх шиг. Царай мөрөнд ер нь манай жанжинтай ойлцоо л шүү. Сүбэдэг ч гэж магадгүй шүү. Өшт Батхан сүбэдэг гэснээс энэ Твиттер юунд дэр Казако Чингис хааныг манах гэдэг. Ваа. Тэгэл хин Ингээ өгчих юм уу? Тийм хин чадaltaй л байна шүү дээ. Тийм үү. Тийш одоо яах юм тэгээд. Ингээ их хаана өгчих юм уу? Ядраа. Хааныхын за. Тэгсэн доор нэг монгол комент байна. Чингис хаан Казакаар хэлсэн нэг өгөөнөөс доор нь календер гэж. Арай амбицтай арай том календер түүхээ өөртөө байдаг. Одоо Казак за энэ яг март. Хөлбөмбөс гараад тийш. Баг хассан дээр их. Өө энэ одоо доор одоо баахан Казак ах болвоос уулс болвоо. Зөөсөө тийм ирээд онцол гарч жилцэх гэж бодсон. Энэ хэдэн минут яах вэ? Нэг катлна. За өөр юу болов да дараа нь. За дараагийн тоглолт ч одоо Эрцэл Марокко. Наад чи хогийн тоглолт болсон шүү дээ. Би үзсэн. Үзүүлгүй. Үүний тэний тоглолт. Би Барзилийг яг Барзил биш юм шиг л харсан. Энэ ер нь тэр заяа ахын хэлсэг үнд шүү. Нэг онгоц мөртлөөс далавч нь майр том. Тэгсэн чихэн сонин зүйл надад бол яг нэг жим хийж байгаа нэг майр том гаттай би нэг жижигхэн яг ингэдэг тийм л байна. Би яг тэр зүүнтлийнх нь гарна хийсэн шүү дээ. Тэгвэл нэг зүүн гараараа нэг үлээж. Баруун гар жоохон сургаггүй байсан. Тэр чи бараг л жамжнаас зөгцдөг л байна. Баруун гар жоохон сургаггүй байсан. Яг нэг хоёр амар том гартаа тэгэл ингээл явж иддэг. Ах нар шиг л байсан. Тэгээ манай Манчестерийн Мазра нөгөө талын жигүүр төр тавьчихсан биз. Тэгээд илгийн авах юм бол өсч юу хийж чадчих юм. Төврөгөө ороод шүү дээ 16-ын гадаад амжуулт өгөөд бууцарласан шүү дээ. Тэгэхээр тэг хүмүүс ч одоо тэгэл ингээд байгаа ч гэсэн яг гараандаа бол тэр ихэнх хүмүүс Twitter дээр харж байхад бол жоохон дахиад дараагийн тоглолтоос өөрчлөлт оруулах байх л гэсэн. Барсело. Тэ? Хэнийг оруулах вэ? Тэмээдгүй ядч тэр нөгөө Эндрик энтрийг гаргахтай юм. Тэгтээ яг ясаар тэр төвийнх нь хагасан өөрсдөө тийм креатив биш шүү дээ. Дандаа таслах чиглэлийн боксууд. Тэгэл Анчлоттой хоосон гүлэм дуудаг л. Анчлотын шууд харангуйтаа мэдэрсэн гэсэн. Яг зүгээр сөрөг шаах юм байна. Тийм. Манай хамгаалахгүй байна. Шүү ороод тэр бид нар сөрөг шаа. Сөрөг шаавал угаасаа алхаараа. Сөрөг шаас ч юм уу хоёр гарна угаасаа. Хоёр гарна. Аа 100 200 өргөдтэй юм ааш. Тэгтээ нэг л 90 таараг шүү угаасаа Мароккотой бол угаасаа ерөөсөө эвээ олохгүй тэгэл эхний 10 минут нүдүүлээл 15 минут нүдүүлээл. Тэгвэл Мароккочууд яг Африктээс хамгийн дээш үзэж байгаа баг гэсэн. Түрүү давхар гэхдээ бас Мароккочоос тэр юунууд их дэмжиж идэв шүү. Муслим тийм шашнаасаа болоод бас. Дэмжихээс гадна Мароккоч өөрөө Африкт хамгийн тогтвортой хөлбөмбөг өгчихсэн газар. Харин тийм тэр 22 оны дэлхийн аврагт чихийг томуудны л молтлаа. Хамгийн сүүлч одоо манай ахыг ойлол тийм өмнөх дэлхийн аврагч нөгөө Амрабат чинь амар тоглол тэгэл манайх авал балер болгож буцаага зарсан шүү. Аач баа. Манайх ер нь ямар ч тоглогч юм бол балер бол. Танаа багийг хэлэх үү яах? Манчестер шүү дээ. А тийм ингээд шууд зарлж байгаа. Юу яа. За. Тэгээ угаасаа битүүрийн ярианаас ч юу үлээх вэ? Та гэр орноо цэвэрлэхтэй ч юм уу нэ бааж маач тасаас юм яа. Сүлийг хад болох хэлдэгсээс. Үгүй анаа Парагвай энэ наад амар тэнийг болц те тэнийч явахтай хөрх юм. Энэ бол үнэхээр гоё нээлтийн тоглолт. Америк бол хожих шүү дээ. Гэхдээ энэ хожлынх нь ихэнх хувь нь бол Почтин л
зохицуулсан байх гэж бодсон шүү дээ. Би нэг ихтэй үзээгүй л дээ. Тэний одоо ингээд Tottenham-аас дахиж очоод дүүрч хаашаа дахиж очоод Челси дээр очоод хагасдтуу тий. Одоо ер нь ингээд шигшээр орно гэдэг чинь ямар ч дасгалжуулалт карьер нь бол дуусч ял гэсэн үг. Гэхдээ Почтын наад дээр чинь сэргийх гэж байгаа юм. Өөрийгөө юу. Тэгэхээр шигшээ багтаж айл болох уртл гэрээ хийн үстэй юм тий. Яг нөх уртсаад байх гал. Шигшээр орно гэдэг чинь дасгалжуулагчийн үед бол ер нь тэтгэвртэй гарч ийна л гэсэн үг шүү дээ. Манай Анжелотой тэтгэвртэй орсон гэсэн үг. Цаа чи тэгэл хин нэг нь зарлахад буцаад хүрээд ирэх л хаал та. Овог надад цол уншин ч бас айхтар юм билээ шүү. Дийлдэхгүй шүү дээ. Харин тий. Дийлдэхгүй шүү. Бараг бүх юм явах гэж байна шүү дээ. Одоо Италийн лигийг бол дахид дээш нь гаргаж ирсэн мэрсгэл. Сүртэй яриа. Ану параг. Гэтэ ану яг нэг тийм аавратай байсан шүү. Одоо нэг ааврага дээр 18 он ч нэг Орс нэг амар явдсан шүү. Чи ануугийн гаргатай. Тэр нэг Орсууд нэг өөрсдөө болсон юм дээр нэг эвгүй яадаг та. Орсууд яач магадгүй шүү дээ. Айгүй л нөгөө балеринууд нь сүрдүүлээд тэгээ гол молын заавар бодлоо. Энэ жилийн дэлхийн авраг бол технологийн хувьд бол шал дээшилсэн байна шүү дээ. Тэр юу юм бол шүүгч мөвчин тэр камер бол гоё л юм. Видео тоглоом шүү. За энэ энэ хөөдөн зэрэгтэй. Балагун олиблобло. энэ ч яг анхнаас Америк байгаагүй шүү дээ. Энэ Америк 10-аас биш юм билээ. Энэ царай төснөл үгүйс нөө. Энэ сүүл шиг сонгосноо. Магадгүй. Чи бол сонь нөхөр багс. Тэг Монакод нь л тоглолттой билээ. Тэ Балагун гээд хидтий. Энэ 2024-тэй нэ. Томогоора манах. Сүүл Челси аав. Ингээ шууд л явчихтай. 24-өөс доош насныхны Челси аавна, 30-аас дээш насныхныг манайх аавна. Тийм үү. Тийм дөрөв бүр гарсан. 25-аас 28 насныхыг Сити аавна. Арай мөнгөтэй. Арай жигдэрсэн мапагийн Сити мөнгөөр засаа. Ийд байгаад дээрээ. Челси энэ л рисктэй тоглож авч байгаа. Тэ. Авах юм бол. Аа нөгөө нэг юу л агаas. Бонд зарж байгаа юм шиг л. Тэр нөгөө Кукурел явцсан юм биш шүү дээ. Дэлхийн аврал дуусах явна гэнэ. Тэр бол угаасаа хайрын тоглолт. Тэрийг бол Манчестер авах хэрэгтэй байсан. Юнайтедтэй нэрэд нөө Ситиг нэрэд. Миний Манчестер л авах хэрэгтэй. Тэгвэл Сити. Юнайтед авах хэрэгтэй байсан. Юнайтед авах хэрэгтэй байсан. Уус зүүн жигүүр бол утаа авсан шүү дээ. Овын утаа авсан шүү дээ. Кукурел тэр угаасаа эвгүүлтэй царай мөрөнд тоглоход хүртэл эвгүй юм л. Тэгээ энэ Америкийн төв дээр чи угаасаа Европоор хийсэн хоёр бүтлгүү хараа юм байна. Тэний бол ер нь таньдаг л нөхдөд. Пулисикийг чи танихгүй. Аа? Тоглоом шүү. Челсид мандан бадарсан нөхөр шүү дээ. Пүү. Хидлан босноо яасан. Тэгэл Милан руу явлаа. Яалаа тэгэл тэндээ очиж өөрхөн бас оцгонсон шүү дээ. Энэ Англиас баахан нөхдөд очиж оцгонсон юм айтгаал. Тэднээс л ийшлээ. Бидний нэг зээрэнцэг л бүгдийн зээрэнцэг л явцсан юм байл тэгш. Пулисик яг таг Америк бас. Өдөр тэгэл ер нь ихэнх нь яг үнэхээр одоо тэгээ өвөө ингээд үе удмаараа яг тэр улсд байсан шигшээгээрээ тоглох бас сайн шүү тий. Энэ инсисээ чи одоо юу вэ? Парагвай юм уу? Тийм байлээ. Алимрон ч парагвай. Энэ мөн нөхрий чи буруу талтад тавьсан биш. Энэ коучд нота бичээ. Алимроныг бол жоохон урагшилт тавьчихсан. Менежер Альфаро гэнэ. Instagram нь юу юм бэ? Буруу тавьчихсан биш. Буруу тавьчихсан. Тийм илүү гэж. Тэр ямар аваа. Гол нь буруу тавьчихсан бэ. Кириллээр бичээрээ. Кириллээр тэгээ байрчих юм шүү. Зүгээр амбицтай. Бас тийшээс. Кириллээр шүү. Юугаар латинаар л бичээ гэж бодоод байна. Тэгэд Америк яхаар энэ хэсгээс гарах нь тод одоо хожил авцсан. Ер нь энэ жилийн хэсгээс чинь 3 баг гарна. Тэгэхээр хоцсон баг бол Батаараа гарах нь тодорхой шүү. Нэг хоцсон баг. Ер нь тэр нэг юм уу гараа. Одоо энэ нэг хоёроор л гэсэн. Одоо хоёроор гарвал Иран тагад таарна гэдэг. Хамаагүй 3 баг гарна шүү дээ. Тий. Тэгэхээр хоцсон баг бол ерөөсөө автоматар гарах нь бараг тод байгаа шүү дээ. Тийм л. Ингээл ер нь хараад чи эдэн нөхрөө байл. Ямар ингээл уурал. Мексик чинь одоо гарах нь тодорхой. Солонгос чинь одоо гарах нь тодорхой. Сауд тэрнээс босдох юм шүү дээ. Ер нь яг нэг бодохгүй зөв нэг хасаал бодох юм. Өмнөд Африкаас босно орох юм биш. Харин ер нь тэгэл хасаал явчих. Тэгэл Америк нь цааш явах юм байна. Тэгэл Канад ч юу боллоо.
тэнцчлөө ажигчлээ. Тэнцэж цаач түүхэнд анх удаа дэлхийн аваргынхаа гоолыг хийсэн. Тэр Америк, Австрал, Турк, Парагвай. Босны одоо яаж илээл гэдэг. Манайс төрүүлж байна. Босны Парагвай хоёр бол дүндээ дүү юм бэ. Энэ хоёрын аль нэг нь 3-аар гарах нь тод. Марокко, за Хайти бол тэгээ зайлахгүй. Дараагийн групп нь Катар юм уу? Тэгээ Катар шивцарсан тоглолцлоо. Тоглоод 1-1 болсон. Яа сони Катарыг одоо барахгүй шивцараад. Аа? Мэдхгүй энэ хоёулыг ярих тоглолт нь байж шүү дээ. Хайлайтууд Катар нэг Швейцар. Катараа гаргата наачад ямар юм гийгүүлээд нэг гол аа. Өөр баг мөнгөөр зооцсон баг байна. Шигшээдээ цаллаа. Яач ч дээ. Оо би зүгээр шал бороо ч зүгээр л аатаар шинэ үг мүг зохиогод баг Куатар. Куатар. Би чинь Катарт очиж ирсэн шүү дээ. Оо тийм үү? Өндөр ажил хийсэн. Шилээ цаах ухаадаг байлаа. Катар ихтэй үгүй царай харж үзсэн. Тэгээ угаасаа одоо хижаб өмссөн байвал. Хижаб гэдэг юм даа харах шиг. Тэрийг л одоо хижаб л гэдэг шүү. Манайд чинь тийм шиг төсөөд байдаг. Бэд гадар усны харагддээ шүү. Тэгж улаан цаад ийд юм уу? Үгүй ээ. Нүрээ улаан цаад ийж тагалт юм. Тэг хай тийм Явж ид. Монгол үнэ? Монголч биш л дээ. Мөслийн маань. Тэгэхээр би ч маск гэж. Нэг бол хоёлаа алуулсан. Тэгвэл дээ. Кат. Гаах юм одоо энэ хиддээ ирвэ гэж. За зүгээр Бразил, Марокко чаата. Гэтэ үнэхээр төвөө хагас нь бол үнэхээр мод байгаа. Би ч Бразил, Марокко. тасдаж аваад тэр урагшаагаар апины энтертэй залгуулж болох юм болоо бодсоч. Юу тасдах хөөх яа дүр эргүүцээр тас борок юм тасч. Тэгэл нэг анчлаад ч аваад хэлэхвэл гэдэг. Ингэж тоглолт юм. Тэгж тоглолтоо. Тэгэл анчлаатын чинь нэг хөмсгөө өргөөл тэгэл нөгөө зүүнтлийнхэн гарна гол хийж байгаа. Нөгөө хөмсгөө өргөхөд энэ ч бас яг ингэ хажуунаас нь харахад эвгүй яг араас нь харуулбал амар том зай байсан юм л шүү дээ. Хөдлөөс тэг FIFA-га тэгж тоглоно. Би ингэ дээш шуу буудаад байдаг чиг араас нь харахгүй хажуунаас зайгаа талбайгаа мэдрэхгүй. Талбайгаа мэдрэхгүй утга. зүгээр карьер модын тоглолт юм чи араас нь камер хийж хэлж. Тэгэхгүй л бол нэр хажуунаас бол талбайгаа мэдрэхгүй. Би ч хажуунаас нь хараад ямар амар нарийнх юм руу зогчоо гэж бодсон. Арын тэр юуных нь камерыг нарсвас ер нь нэлээд зай гарцсан юм л шүү дээ. Тэгээ энэ жилийн Vinicius бол угаасаа Бразилийн чирхэн тод юм билээ. Оо тэр угаас чирх юм. Угаас өөрөө ч гэсэн тэр хэмтлийн угаар хэлсэн гэсэн. Бразилийн телевизийн угаар би одоо ямар ч эмтэл виртуалаг одоо дайд санаа зовоодох юм алга. Монголоор бол тэгэл цагаан хил аваа юм л та. Энд цагаан хил амнаас л одоо ер нь холдуур үйчил би ер нь та нарыг ямар та шүүгийн 8 амлуулна шүү. Vinicius ч ерөөсөө нэг гарч ирэл тэгэл нэг гол шүү дээ ерөөсөө. Нэг зохиол нэг гол. Пүүс. Тэгэл нэг тэргээр ноцолдоо гүгэдсэн юм байхгүй шүү. Нэг очиол гол шүү. Тэгэхээр ч бас югтай бас тий. Төвийн хагас гиснээс одоо Португалийн тэр хороо гээл одоо. Дэлхийн аргын хамгийн шилдэг одоо Каласаар нь жагсаацсан нэг тийм твиттер байсан байхгүй юу? Тэр төвийн хагас нь бол яалч нөгөө гуравчин байгаа. Довтлогч нь бол нөгөө Дембеле, Мбаппе, Олисе горлоо баг. А тийм Гайти бол юм ямар ч хэрэггүй шүү. Лөө төөрх орцсон юм одоо яах юм яа танаа бол ямар ч хэрэггүй гаргалтай хүчээр үзээд байгаа байхгүй танаа бол ямар ч Гайтиг надад дэлхийн авраг тулгаад аачих би Гайтиг ерөөсөө үзмээргүй Гайтиг танаа бол дэлхийн аврагт ямар ч хэрэггүй явцгаа Шотландыг юу гэж бодож юм бэ Шотланд би одоо Мактамнайг үзэл Скотланд өөш Шотландчиг наад чи улаан хацартай юм шүү дээ бүгд тийм яг гоо манай Мактамнай ч хацар цаашаа амар үсч цаач мөрөглөө цархлаа орлоо тесрлээд хаслаа углалаа гоё ажилтай л та манай Шотланд манайх эвгүй шүү ер нь манай талынхан бол эвгүй шүү улаан хацартнууд ер нь эвгүйтэй Турк Австралийн л ойлгосонгүй оо маа Турк тэгээд Австрал харин би гайхаад Австралтаа одоо ер нь гурлаа очиж тоглосон ч баг. Өө тэр юу байлээ тэр. Австрал уу? Давталж байгаа тэр хар олхон айхаа юм. Бүр нэг аргаа орсон идэм Азийн тэмцээнд ороод үгээд байгаа юм. Наадл чи юу юм бэ? Айгаш. Цаг. Түрк гайхаад байгаа. Явж юм түрк тийм. Би бодсон байхгүй Туркийг бодоод исэн чи нэг Японоос дээш гарахааргүй л.
биш нэг. Одоо нэг Juventus тоглоод байгаа нь үлдээ эзлүү нэг. Европ дотор л байдаг тулдаал нэг хүмүүсний хаална гэж манай Батцаяа ахгүй ч гэсэн одоо Турк алнаа л гээд. Яг үнэндээ зүгээр ингээд нэрсүүдийн юу мууг нь харахад тэгэл Японоос нэг гавхаар мөл. Тэ. Түр бараа уусаа дандаа эк хоп байдаг үстэй. Гоё. Авар одоо хувцаар нь шод эйк. Гүй нэр одоо арда туранаас өөр тийм аимшигтай одоо овоочсон сант байгаа юм. Нөгөө юлдий зөө байна. Юлдий юм уу юм. Тэр нь хаана тоглолт. Juventus тоглолт шүү. Тэр ямар Хаан бэртчээ. Ювентусыг одоо ямар баг? Бэртчээд байгаа юм. Ювентус энэ жил яасан юм? Шар алшсан. Энэ жил ч аврагууд нь лиг та. Яа. Сая зөхөх гэжсэн шууд ичээд бүр амнаас үг гарсан гэж. Ювентус гаваагүй шүү дээ. Гаваагөөс бич бага хайлайтыг л TikTok-оор харсан. Туркэд бол гомдлоо. Туркэд манай найз зөвхөн Австралид очиж. Одоо Австрал хэсгээс гараад ер нь юугаа хийх вэ? Юу бодож хэсгээс гарах вэ? Австрал бит. Австрал өтөр бол энэ дэлхийн аварт ямар ч хийхгүй. Наа чи хэрэгтэй. Яг ч юм. Чи ядаж нэг кенгуруны мах экспортлдог юм байна шүү. Махын идэх. Махын иддэг шүү. Тог гоё. Аалчаас махын кенгуруг бүр баадаг мод хийчихдээ. Тийч бас бүхэн тип бицтэй. Тийш. Яг. Энэ хар нэггүй юм байлээ тэр төрөө гээд. Тэгэж бага харуудаг наач. Ямар ч байсан одоо энэ хэсэг дээр өмнөд Африк гэдэг хинт ч хэрэггүй юм байна. За сэлгийн хүртэл харуудаар дүүрсэн. За тэгээд энэ Катар бол одоо төвж ирэхгүй, Гайти ямар ч ирэхгүй. Өөртөө өөрсөнд нь л хэрэгтэй болсод байгаа юм. Куракао төвж ирэхгүй бүр ойнох цаашаа нэр. Би бол үзэж байгаа сүултээ дундаас нь тоглох байсан юм зүгээр шээс өрөөд юм явчих. Би ч бас үзэж байгаа нэг Герман тэр ирсэн нэг болохоор за чи юу илээгээл 2-1 3-1 4-1 5-1 дээр заавантай байна. Тэгээд тэг өглөөс ирсэн 7. Сүултээ бүр заваан гол хийсэн ш нь. Өө сүултээ баг бөмбөг нь өөрөө ороод байгаа маа. Нэр төр нэг гол хийсэн. Хэрэв би Куракаогийн тоглогч байсан бол ядч вирцэн хөлийн нэст хуг шиглэл гарахгүй байсан. Тэгэж болох юм биш. Уус хожихгүй ядч нэг нь хуглаа. Тэгэж болох биш. Өдөр юургэн колонч дуусдаг шүү дээ. Жаах удаа орж байгаа юм бол бас тийм. Хөөс наа чамар сонинд орсон юм чи. Хүүхд надад манай аав яг яасан юм бэ гэсэн чи тэр нэг жил Германы нэг хөлөд хогш. Тэгээд аав нь ачигцээ. Тэгээд аав чинь суусан юм даа. Би гой бирлэг сонсгож байгаа шүү дээ хүүхдтэй. Аав нь ингээ 9-0 дуулаад идэв. Оног өстэй. Ямар жуул аав бэ гэж. 7. Өнөө Герман ер нь ингээд амар олон юм машин чаад байх юм тийм. Тэгээд тэр барьцлыг бүр үйлдэлнэ шээ. Гэтэ солонгос алуулаа үсттэй. Тэрийг мартчихлээ. Тэр яг нөгөө Герман ч өөр ингээд цөмөрсөн гол хийчихэрээ тэгэл. Хөөсч цагаа ил марчдаг. Яг нэг хогийн тоглолтын дээр үлэн царайлаа те. Одоо сүүлийн хэдэн Европ дэлхийн аварга дандаа нэг хогийн орж итэл шүү дээ юм бол. Сүрсэн айцсан юм. Ямар ч төсөөлөөгүй хожигдлууд аваал те. Одоо солонгост хожигдно гэдэг чинь юу гэсэн юм. Солонгос ч одоо германчуудын үед юу уурхаач итэл шүү дээ. Тийш та тэр нь Сүүлчнэр л хүүхдүүд шүү дээ. Яа тийм байлаа даа. Тэгэхээр 2 дугаар дайны түүхээс би ч одоо түүх уурхад нь ажиллаж ирсэн юм шүү дээ. Эмэгтэйчүүд нь ч өөр юм гээл те. Эмэгтэй совлогч байсан. Совлогчаас ч өөр юм байсан. Магадгүй. Манайхны яриа завааруулаа яриаг өөр совлогчаас ч өөр юм байсан шүү. Магадлалтай гэж. ингээ хоёул алуулах юм аа л яриад. Кат минут одоо хэдтэй вэ? Битүү кат. Тэгээ нөө тийжсэн бюро нөгөө тэрэг ийдтэй наач. Солонгосч ч мөнгө хийсэн. Тэр мэрийг бас яриад яах вэ? Хувийн амьдрал яриад аа. Машин. Германууд ч өөрсдөө машин гэдэг үстэй тэр тэрийг нийлээ. Би чи нэг болохоор л та за герман машины мотор цаглаа гэсэн. Гэтэ сүүлүүд герман пивнээс япон пив гойлцсон л шүү дээ. Аа ч юм бас тийжсэн байгаад ирээ. Дали орч шууд орч ирсэн. Түн шиглэл ороо. Гоё л. Япон гоё болсон байлээ. Магадгүй ч замаа энэ пив судлаач тэгээд бичээсэй гэж хүсэж байна. Япон бие хөш дадаа лайт бие. Калтенбергэн дээр үү, Асахин дээр үү гэдэг. Хамаагүй ойлголоо. Одоо энэ баг ер нь катхуу оруулъя дөө энийг. Энэ орт дээрээ дондод яаж ката баг ингэ тооцоолсоор толгой байх шүү байх. Юуг нь тооцоолт юм? сонгож задгаа ингэ зүгээр. Өө ирчихлээ. Подалка тайлаад ямар гоё юм бэ гэж.
Чи эфирийн соёл мөл битүүч дүүч байхгүй гэсэн. Зайрмаг гэдэг ингээд Угаас эфир биш юм чи юм. удаан доош их гэсэн. Подкаст испанч юу лээ тоглолцсон мөлөө. Өнөө орой шүү дээ. Хитээс гэж. Орой 12-оос. Одоо Испанийг алуулсан шүү дээ. Испанийг юу гэж. Хитээс Орой 12-оос. Өө энэ Испанч одоо Copa Verde-гээр бас нэг баглаа юм байна. Одоо Copa Verde бол энэ дэлхийн авч ямар ч ирэхгүй юм. Хада яах вэ орж лөөлөө тэр нь хэрэгтэй ус байна уу? Copa Verde-ийн хүмүүс пилидэж авч чадахгүй айгүй лээ. Тэр юу нөө Тэр мөнгөтэй ус мөнгөгүй ус. Корсо ч сууж илээ шүү. Сууж ийн үү? Хүмүүс нь сууж. Тэднээс нь ойлгох юм шүү. Ус төртөө. Тэр нь юу яасан? Тэр зарим Twitter, TikTok комент уншихад бол юу яачлаа ч өөр улсын хүмүүс зүгээр өргөдөөд өмсч. Өргөдөөд орг өмссөн байна. Тэр телевизийн ирэх мэрхээ авсан юм. Зарим дайн байлтай тэ зовлонтой юм биш. Ер нь манайс энэ жилийн дэлхийн аврыг хамгийн хамтхан үзэж байгаа юм. Ерөөсөө заманах энэ ямар нэг спонсор байхгүй шүү. Контент ирэх нь $7 гэсэн. 7000 гэсэн зүгээр үү тэрүүгээр 7000 гэсэн зөвлөө 5000 гэсэн зовч. Тэгээд болчихж байгаа. Тэр чинь хаана нилээ? Солонгос талаа юу гэсэн. Иш аюу төвхтэй байсан. Совоо дөрөв байсан шүү. Харин одоо ингээд заваардаг болоод байгаа. Телевиз ирэх. NBA-гийн финалч хүртэл гараагүй шүү дээ. Тий. Одоо яах. Prime ч мөнгөөр зодсоор байгаа. Америкт энэ жил тийм гайгүй байгаа юм. Юу шигшээ юу? Дамжуулалтын дээр асуудалгүй. FIFA гэж бол ирэх. FIFA Тий. Гайгүй. Наадалчаар энэ юу юм өдөр одоо сошиалор ганц шүүмлээд байгаа ч одоо усны завсралгүй үер нөгөө тамирч талбаар руугаа гараад ингээд тоглолт эхлэхэд хажуунаас нь зарим хүмүүс ч ингээд байж юм ээж гээд тэр нөгөө зарим зурагтаар нөгөө реклам яваад байна гээд тэрэн дээр нээр ингээд шүүмжлээ. Тэгэд угаасаа бараг ихэнх гол ер нь усны юуны реклам биш. Усны завсралгын дараа ер нь орчод байгаа шүү дээ харахаар. Нэг усны завсралгын дараа яг би хаана нөлөө гэж ангааж хат хажууд нэг зүг гэж үүсэж байгаа. Надад бол яг тэр усны завсрал юу санагц. Ямар ч хэрэггүй л санагц. Яг хоо ачаалтаа үйлрэл босно гэхдээ газрын өндөрлөг байна уу газар нь тухайн газрын хослол хэмждэг л хогч шүү дээ тийм үстэй. Яг нийгмийн тоглолтын хэмжлэг бол амар заваар болж байгаа байхгүй дөнгөж би тэр чигээс мэдхгүй усны завсралгатай гэж мэдхгүй үзчихэж гээд за манайхаа усны завсралга нөгөө ч гүйж явах таа усны завсралгаар талбайгаа гарч байгаа. Ус уух амар тийм хоног байж байгаа байхгүй тийм. Тийм боос. Ямар ч тэр ямар ч тэр шүүгчний тэр хилний нөгөө барьерийн асуудал гараадсан шүү дээ. Тайлбарлаж байгаа. Тэр яг ихний тоглолт шүү дээ. Мексик нөгөө юу Африк орчин тоглож байсан нэг сүүгч нь л өөдөөс нь тэр юу ч яриад байгаа мэдхгүй. This is yellow, this is хаатай тайлбарлаад байгаа шиг ярьж ирсэн шүү өөдөөс нь магас. энэ шар шүү минийх. Тэснэ манай зааш яа уус тоожиг ямар олон хөлтэй. Дээр үед амар ичтэй шууд хэрүүлээл ороод ирэхээр нүүрэн дээр шар картыг нааж өгвөл тий. Одоо чи ингээд бүр тайлбарлаж өгч байгаа шүү дээ. Тайлбарлаа дээрээс нь шүүгч нар чи эндээ нөгөө камертай. Тий. Чисээ яриаг нь бичиж мичээлээ. Чисээ алдагаа хийхдээ ингээд хүний гоё руу ингээд чи хургаараа хатгацсан шүү заа юу. Бараг технологи байгаас. Тийм шүү. Нөгөө зураасны мампан завж өдөө ч бөмбөг дотроо чиптэй биш үү. Тэр ч яг ер нь зүгээр амар нуршуу болчиход байгаа байхгүй ядаргаатай. Тэгэхээр одоо нөгөө Марадона хоёр энэ цаг үед байсан бол тэгэл тэр нөгөө алдарт гол бол орохгүй нэ тий. Ямарч боломж. Тэр одоо бас жинк азарт шүү. Тулаан цент нэг шүү. Тий юу зүүн наач чиний маран гараа тэгэл. Борхон биш чиний гараа. Тий. Тэр нь урагцыг хараад. Айгуул пилигийн тал гол мол байхгүй. Заваарсан юм бол тий. Заримдаа ч технологиос сэрггүй юус байх юм тий. Өө тэр технологи хөгжлөө. Яг зарим юм тэр ваармаар л сэрэг болоодах шиг. Гэтэ яг дээр үеийн тэр нэг баялаар нэг дуустдаггүй хэрүүл тэр бол цэг тавьчих жоох. Тэр чинь тийм гол байсан. За юу. Чи гар байсан юу байсан. Ингээд тий сургууль дээр очиж хэрүүл хийжэл гудамжин дээр очиж хэрүүл хийж дуусчаас хашаа руугаа орж үеэлүүдтэйгээ хэрүүл хийж дууссан. Маргааш нь дахиж хэрүүл уурдаа үзгүй. Үзсэн юм уу байлд вэ? Гар байсан гэдэг. Тэр чин гар биш гэх. Тий хуц. YouTube руу харахтаа гэхэл одоо улаанцаа ингээл тас гэл гар. Одоо бол паркгүй тий. Одоо бол тийм бол Тэр бол зүгээр л тий. Ижлэнээр тэр визний асуудал тавьдаг нэг өсөх гэсэн тий. Өмнөд Африкийн нэг шүүгчийг буцаацсан биш үү? Тэр болж байгаа. Дэлхийн аваар жоохон онцгүй байна тий. Них ядаргаатай болох. Америк талдаа л хийх тэгээд байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө тэр мөн студент нь хөрхөн хүмүүс дүүрсэн л ах шиг байх юм тий. Хаана хоосон байгаад байгаа одоо. Зөвхөн тэр сошиалаар харах хүмүүс ч өнтөө зарим нь хоосон байна л гэх. Зурагтаар харах бүгд л дүүрийг нэг зовж байгаа. Шү зурглаач надад дүүр хэсгийг гаргаад байгаа юм уу? Тийм л оёо. Сэлжүүлээд бүгдээд байгаа юм. Тий. Гэтэ ер нь манайхны хувьд бол хөлбөмбөг үзэг ивэл Канада руу л явах юм билээ шүү дээ. Хамгийн амар нь одоо Канада. Визээр
Юу гайгүй шүү Мексик гэдэг. Тэр чинь гол нь юу юм бэ? 80% нь нөлөө баг 70% ч лөө Америктэй юм билий тоглолт. Тий. Яг нөгөө Мексик, Ванкувер юу юм уу Торонто гэдэгтэй нэг хийдэг. Тэгэл ихэнх тоглолт нь дандаа Америк. Тэгэхээр яг яаж ийм нэг Канад гарч бол учиртай баг тий. Тэр үлдчихүүлээ. Тий. Тэндээ Монгол ухаанаараа би нэг хилд авчвал болчихно гэж бодоод байгаа байхгүй. Газар яваа. Царай автаад. Үгүй хүмүүс яг тэндээ үлдчихэж байгаа. Яг очсон чинь Монгол ухаан ямар ч хэрэггүй. Зүгээр Америк стандарт үйлчлээ юм аа. Гэтэ Америкч одоо нөгөө энэ гурван улсаас ч одоо хөл бөмбөгийн соёл юугаар харуулвал одоо Мексик л өстэй. Яалтчгүй Мексик. Тэр үзэгчтэй үзэж байгаа юу мó шал англи л. Гарч ирээ тэр фэнүүд дээр хандаж мандаж байгаа. Тэгэл өөр улсын фэнүүд солонгосчууд ч өөр мэдээж яв шидэж мэд. Дэлхийн аврагыг алгасч үзээгүй тий. Тэнд байнга л орсон. Алгасч үзээгүй. Тэр нэг бандуулснаас л хойш юм шиг. 2 3 удаа нээлтийн тоглолт хийсэн тий. Цэнгэлдэх нь өөрөө түүхтэй цэнгэлдэх үү тий. Одоо ингэж юу дэлхийн аврагын нэг улсууд нийлж одоо энэ хийдэг. Ингэж гомборморг байна. Цааш одоо үргэлжлэх гээд байгаа юм аа. Ингэж нийлж навширч яхаар зүгээр л 18 баг оруулчихвал баг. Шууд 18. Зүгээр яг чинь нөгөө эдийн засгийн нөгөө эрсдлийг л бууруулчихж байгаа байхгүй. Сайхан хэдүүлээ хуваагаад ингээд завааруулчаа гэдэг. Гэтэ одоо араас нь тэгэл олимп болно шүү дээ. Тэг. Ер нь хөл бөмбөгийн дэлхийн аваргын дараа олимп болдог тийм уламжлалт болчихдог шүү дээ. Тэр нөгөө дэд бүтцийнхээ зардлыг гаргаж байгаа юм. Одоо л энэ жил чинь нэлээд олон хүмүүсийн сүүлийн дэлхийн аварга гэдэг шүү дээ. Тийш. Одоо тийм. Одоо ингээд бүгдийнх нь л одоо гэтээ Роналдо тал байна. Одоо ингээд бигзээ төр тэтгэвртэй гараад тэгэл баахан метро шиг юм гарч ирдэг. Хайрт. Одоо Месси, Роналдо өөрхийнх нь. Оо зөндөө. Модрич, Нойер Чинь гарцсан мөртлөө тэр чинь маань ерөнхийлөгч нь очоо. За адаалаа гэж их орж чинь доод чинь гэдэг гаргаж. Неймар дуудсан юм шүү. Неймар маань бол чинь өөрөө бүр наваг аа. Неймарыг бол хинч дуудаг. Тэрний хэрэг байх ч юм. Зас тэгж болохгүй шүү. Замана ихэн зүвчтэй. Бэртэлтэй байсан юм шүү. Ер нь өөрөө бэртдэг шүү. Ер нь. Бас манай хожоо хэвэн. Бэртэхгүй бол Неймар биш шүү. Зохиомжлогч биш. 14 оны дэлхийн аврагт төрчлээ нөө газар өнгөрсөн километр нь бараг 10 км. Зүгээр ингээ өнгөрцөн байдаг ч гэсэн өнгөрсөн километрийн тоо. Өөрхийн одоо Яг нэг хэсэг дээр алдаа авах гэж нэг баахан ундаг болцсон юм. Тэгээ сүүлдээ жоохон залхуурчихгүй. Төмрөөд тэгээ залхуураад тэгээ ер нь жоохон лазантаа тэгээ нэг жоохон онцгой. Тэгэн гот чи нэг дэлхийн авраг гэдэг юм чи хүний чи бас гижигдэл юм л тий. Тэнгууд хөөрхөд цаад чинь хэвээр жинхэнэ инстаграм ашигласан тий. Би бэлтгэл хийж шүү манайхаа. Би бэлтгэл хийж шүү. Би бэлтгэхгүй байгаа шүү. Би их чихэн төрс өдөрт яваагүй шүү. Арай би гэртээ л байж. Би өнөөдөр асах яваагүй. Өнөөдөр би гараагүй шүү. Би яваагүй шүү. Тэгвэл Эмбапе ч тэр 70 хэрэг дээр нэг шарын тэрсэн. Өнөөдөр хайч. Амын онш. Тэгээ өдөө яалын пэн ч доор бичлээд юу солироод бэлтгэлээ хийдгүй юм уу гэх. Одоо ямаал л одоо байхгүй охин солидог л ажилтаа. Өөр хоочлоод гэх юм байна одоо. Энэ сүүлийнх нь. За нөгөө Мексикийн хаалгач нөгөө борж урсан. Очоо гэж нэг сайхан зал. Тийш. Очооч одоо юу юм бэ одоо? Очоо юу? Очооч одоо нам хүүхэд байх л одоо нэг тим үстэй ах байсан одоо үсэн ч урахгүй юм тайрагдчихгүй одоо яг л нэг тим. Царай хөврөөгүй л ч тэр. Яг юм даа. Би юм би. Чи юу гач зарай таа. Тэрийг зогсоогоо 10 орог. Шакира тэр хоёр өстэй амар байна тий. Шакира ч дуулам царай орсон. Улам цэмбийцсэн. Бөкс нь 2 санжаар томорсон. Үлдээ. Юу нэ л. Гэтэ тэн дээр уусаа компаниудын маркетинг аим ашааж байна л тий. Бөксөн дээр нөө. CR7 Месси өдрөдөө нөгөө Adidas Nike тэр чи өстө мөнгө хайж шít. Adidas Nike хоёр ч одоо мөнгө хайдгаар алтартай тий. Тэгэл одоо гэхдээ ингээ манайхан одоо ингээд Мексикийг одоо яг ямар улс гэж боддیں۔ Тэ нэг алгаа валцсан тарцэг юм зовцсон шигшээ огн Adidas юм өсгөлтэй л байгаа. Өө зүгээр их ерөө. Улсаа зүгээр бүүг. Манайхан ингээд юмыг бас сошиаларлдаг юм тий. Манайхан ингээд зүгээр юмыг бас дутуу үнэлээд байгаа. Мексик хэр сошиалраа. Тэний гуйлах чинь ингээд болоод байгаа юм уу тий. Бүгд л хар тамхи татдаг гэсэн юм уу тий. Тэр Америкийн одоо хамгийн том үйлдвэрүүдийн их нь Мексикт байгаа шүү дээ. Тийм нийтээрээ нэг юм нэг Мексик хэрэг бүтэхгүй гараг ойлгосон. Тэгэхээр яг үүндээ тийм биш л аа. Зөхөж байгаа хотод хөнгөлөлт англи. Тэгээд тэр фанатууд тэр этик метик шал өөр байгаа тий. Юмыг үлдээ. Тэгээ одоо за үдгчд маань одоо NBA үздэг бол Нью-Йоркийн фэн үзчихэд спортсынхыг бүр балбаж ил. Гарч ирэл нүдэд гарч ирэл. Сумын одоо нэг жиг нэг юунууд юм ааш нэг сумандаа ирсэн юм шиг л зүгээр.
гарч ирэхээр л барьж авч зодоод. Нөгөө Spurs-тэй тоглолт хийхээр Spurs-оос нь гарч ирээ зодоод. Тэгээд тахарч удаа яаж манай Wemby чинь тийрээ төрсөөлөх тэр. Дааштай тэгтээ төрүүлсэн баг юу гэдэг мөнгө шиг л авд юм уу? Юу? Дааш дээр нь төрүүлсэн баг. Дэлхийн авахч авдаг. Сомоо өргөд. Авах байлгүй дээ хадаглал одоо клубүүд чинь дэлхийн авралт явуулсан тоглогчдынхаа тоогоор мөнгө авчих шин. Тэд нар тэгвэл IT гэж сургууль усуд гэдэг шүү дээ. Тэд нар чинь ч гэсэн мөнгө авна шүү дээ. Вау наа. Монгол мөнгө өгд юм чи тий. Вау наа. Монголчин зүгээр нэг зоон тоглолт төлөө өгдөг үстэй. Вау наа. Гэтэ арайч голыг үнэлэхгүй л үү тий. Хожлоор л явах байлгүй тий. Тоглолтын өнгөр явд юм болов яа. Үгүй усуудад бол бас том болж юм шиг. Ингээд хэсгээс гаруулт хийдгээл тий. 32-т оруулт хийд 30-аас цаашаа явуулт хийдгээл. Одуудтай багууд бол тэр юу л юм байна л да. Харсан чинь тэр нэг спонсоршипийн юу юм уу гэрийн тим хүмүүд авдаг гин. Тэр хоёрын Аргентин чинь $42 сая авсан гэж. Пүү. Тэр ч үс амар улс юм ч. $42 сая. Месси байгаа юм чинь уусаа. Яах вэ? Тэгэхэд спонсороос нэг нэрэл одоо борлуулалтын юм бас боддог л байл гэдэг төрүүлж байна. Нэг 22-та бацааны л үнэ тий. Өшин цалин гиснээс өдөр өглөө өдөр юуны цалин NBA-гийн одоо Америкийн одоо NBA тэгээд нэг Европ одоо том лиг одоо Дембеле шүү дээ. Тэр хоёрыг харьцуулсан чинь Дембеле сагсан лиг үү? Тийм лигийн цалингийг ингээ харьцуулсан бол бөмбөг сагсан бөмбөгийн лиг үү? Биш лиг биш зүгээр тамирчны цалин. Тэгсэн чинь Дембеле чинь тэр 18.5 сая доллар гэж байгаа. 7 хоног вэ нөө? 7 хоног дуу. Зүгээр жилийн гэрээ. Тэгсэн чинь одоо Нью-Йорк Никсийн Брансон чинь 39 ч үл. 39 сая юу? Тий. Тэгснээр Дембелегийн цалин зүгээр NBA-гийн жирийн тоглолт яг ингээ тоглолчдын ранкаараа бараг 100-д байна уу? Тэр 80-д байж дээ. Яг хөө хөлмөгийн супер одуудтай бол харьцахгүй шүү дээ. Сакс. Дембеле ч од өстө. Дембеле ч одоо мунаг болчихлоо. Хоёр дараалал төрүүлчихлээ. Одоо юу Месси Роналдо дээр чинь тэгэл маркетинг дээр тэр ч тэгэлж байгаа л баг. Гэтэ Дембеле яг зүгээр цалин бол яг цэвэр юу шүү дээ. Гэрээний заалт. Гэрээ эсвэл одоо маркетинг юм ч тусдаа шүү дээ. Цаагаараа бодогдтiin бол тэрийг хараад би бол гайхс Дембелег би бол амар л авдаг гэж бодсон чинь 19 сая. Тэг гэрэн дээр бол амар сонирхолтой мөнгнүүд байгаа шүү дээ. Одоо гол хийвэл хэдэн төгрөг, дамжуулалт өгвөл хэдэн төгрөг гэх. Тэгээ бэртлгүү тоглолт хэдэн төгрөг ч гэдэг юм тий. Янз бүрийн гэрээ бол бузар олон хуудастай балаа гэрээ байгаа шүү. Тэрийг бол уншиж баарах ч би бол одоо хажуудаа бол Артист сайн уншдаг хүнтэй л явахгүй бол би 50 одоо 100 хэдэн 200 дээр тамирчтайгаа 80 90 нь л Дембелийн цалин явуулсан юм. Наашд ч юм бол гэхдээ зөвхөн нэр төрч төр нь хийх юм тийм үстэй. Нэр төр тэгэл одоо спонсор юу тэгэл одоо Legacy жижиг улсууд бол нэрээ өстө мөнгө нэрхтэй шүү дээ. Хойцлонгос гэж орчул байсан тэгээд хөрхий улс нь мөнгө авсан багтаа байсан. Тэр хойцлонгосын нөгөө зурагтны юмгаар татаач. Тэр Роналдогоос ирээ авснаа. Нөгөө солонгос хүүхэн орчуулснаа бараг гэсэн. Бид нар үнэхээр хэцүү тоглож яж ажиллаа гэсэн долоод найл. Үнэхээр өстө хамгийн хүнд өрсөлдөгчтэйгээ таарлаа баглаа гэдэг юм хээш тэр баг гэсэн. Баг арай чүүл 7 гол. Нөгөө хэзээ 7 найл толцсон. Тэд нар бол одоо сургахгүй өстө. Байхгүй болсон. хойцолонгос. Португалд тоглосон юм уу? Тэр нэг ямар дэлхийн харуулсан юм бичлэгийн явуулж ирсэн юм. Юуст мэдчих юм. Тэхийн хамууд бол очоод ихэнх нь Орсон шүү дээ тий. Даашд орж ирсэн шүү хойдсон осч юмс. ихэнх нь л баг шараа. Эквадор тоглосон юм уу? Эквадор. Котивартаа. Эквадор. Тий барин жижиг улсууд бараг тийм орж шалгарсан баг нэр төрөөр юм баг тий. Ер нь Ivory Coast-тойгоо тоглоод Ivory-д нөгөө зааны ясан эрэхтэй 1-0 болцсон. оо чаагаас. Энд ч та зааны ясан эрэг биш юу гэлээ. Котивар. Тийм бах. Тэгвэл заяа ах л юм яриад. За байн заяа ах гэдэг сууд үзнэ. Заяа ах. Тэд хорж байгаа. Заяах гэсэн заяах ч бас заримдаа уйтах шүү дээ. Заяа ах юм баг үг шүү. Орж байгаа юм. Оо заяа ах бол ямар баг вэ? Энэ тий. Цаанаас ирээ орж байгаа нэрээ. Орцсон 1-0. Хожсон байна. Тийм үү хож ойлгох. Тэгээ манай амаа тоглоог. За би энэ улсыг бол жинхнээс л Дрогбагаар л мэд. Тий дорогбогаар гарна шүү. Дорогбогийн үед чинь бас хажуу хавиргунд нь айгүй гоё юмнууд байсан шүү. Би бол тэр нэг хайлайт үзсэн ч л дээ Челсигийн нэг хайлайт үзчихэл Дрогба гэж гарч ийл. Өө нэг хар урт өстэй юм л зөө. Энд гүүгээл зөө. Тэр үеийн Котивор ч хамгийн гоё Котивор. Тэгээд ч март гэдэг юм. Энд ямар улс Малуудач Франц. Ямар улсын хүн юм бол туг нь харснаа би жаах юм да. Ирланд юм бол гэж. Чи Дорогбота 11-ыг гаргадаа. Тэгсэн чи Би баг бүгдийг тань шүү. Челсигийн үү? Үгүй зүгээр Тэр дааштай гараа юу борлогдсон уу? Үгүй. Ер нь яг тухайн үед нэг ийм олон тоглогч нар Францаас гараад ирсэн байхгүй Котиварын. Яг Францын лигээс гарч ирж байгаа байхгүй. Дорогбо ч Марселаас Челсид ирж байгаа байхгүй. Тэнгуут ч Арсеналд нөгөө хин ирж байгаа. Хин блэ нэг
муухай том тухтай. Үсээ урагшин сүлжээд 2 хуваачдаг. Энийг гаргаад. Тийм Карло Жирвиньо тийм Жирвиньо ч Арсеналын нөхөр байхгүй. Карло ч Челсид гівтэж байгаа. Тёте ч Ньюкасл явж байгаа. Яя Түрэ ч энд голд нь явж байгаа. Рамирес ч энд ч болж чаач бидгээс яриа. Тэгээ энэ Карло Түрэ ч энэ Боко ч бас Премьер Лигт дахиж явсан. Энэ нөхөр ч бас Арсенал ч илүү. Юу надад ч яг бүтэн үеэрээ нэг одоод байхгүй. Өн чи яг л тэгэл нөө Япон шиг ч л. Тий амар гараад байхгүй. Одоо энд чи ерөөсөө таньдаг хүн амаад л байна. Миний таньдаг хүн бол дараа. Миний мөн чигчээ ороо шиг хөөрхөн хүү вэ амаад гэдэг. Халууч нэр Челси шүү дээ. Тийм наач дандаа том. Энэ Жирвиньо ч сенсацтай нөхөр шүү дээ. Арсеналын бас гоё гаш шүү дээ. Бараг ба. Би чи ийм нөгөө нэг Жирвиньо гэж тийм халзан гэж мэдээгүй гэдэг чинь ийм нэг урт сүлжиж үстэй нөхөр л ирзээтэй баач гэж гүүгээд идэв гэсэн чи. Гинт ирзээ нь мултраа наач тий. Шууд тоолд үз. Тэгсэн чи оройных нь таалан өсвөө шээ. Нөгөө мэнч тавг үс шиг юм гараад ирд бүх улгаас иж бараг шампанза байсан шүү дээ. Тэр яах вэ? Мань эдэг ярьж хаад Монгол цааж гисэн байх. Наач болсон. Дахиад хожиг нөө 9L гэдэг энэ сафта юуны багт. Манай ариг Уругвай, Парагвайнууд одоо ер нь тоглосон тоглолтуудаа бүгдийг ярьчихгүй байлаа. Ер нь ярьчлаа шүү дээ. Яг л нөгөө нэг хайлайт хийдэг л ярьчихлаа шүү дээ. Тэнд дараагийн дугаараар тэгээ дахиад бас ярих байна. Тэр дараагийн энэ одоо өсвөр чинь зогсохгүй шүү дээ. Одоо ямар ч байсан би миний хувьд маргааш өдөржингөө гэх шиг. Гоо яриа зогсон шүү дээ. Миний хувьд бол одоо шүү дээ. Ерөөсөө Мексик, Солонгос хоёрт бол амар найдаж байна. Солонгос бол амар гоё тоглосон. Канад бол худлаа. Америк бол хэсгээс гараад бас хөөхөн тонгоч нь бол тодорхой болсон. Бразил, Марокко хоёр заваархан тодорхой. Шотланд бол заваархан тодорхой. Турк мөгч гинт солиороос илмээ гаргаад ирэл бас тэнх штэ бас. Туркч гинт салам алейкум гэж ороод. Гинт мэдрэлтүүл бас мэдрэлтэн. Алейкум салам. Герман тодорхой. Юу Герман, Нидерланд, Япон 3 ч нэг хэсэг юм. Тийм шүү дээ. Одоо мөхлийн зоон юм шиг баг. Энэ өхгүй гуруула гараад нөгөө Куроко гэдгийгэж ажиллаад гарна тий. 3 баг гарах. 3 баг гарна сте. Тийм шүү дээ 3. Тэгэхээр энэ 3 зүгээр ингээд 1 2 3 л байгаа тий. Стиколонд уу? Тий, тэрнээс 2 баг гардаг бол энэ ч үзээтэй байхгүй. Стиколонд, Япон, Герман. Япон ч өөр шүү дээ. Тэгээ Куроко гэж байгаа. Япон ч нөгөө Швед, Нидерланд, Түнистэй байгаа шүү дээ. А тийм үү. Тийм таны наа ресурс ч юу вэ? Швед, Япон, Нидерланд, Түнис. Энэ харин эвгүй гэж магадгүй. За Түнисийг бол одоо маш Швед ч арай хөөрхөн болцсон байли тий. Исяк тоож байгаа. 4-4-2-оор тоглосон уу? Гёкерис цаас чихэл хайцсан байли л дээ. Гёкерис чи ер нь юунаас аврагуудын лигийн шүгийн 4-өөс хойш зөмөрчлөө тий. Исяк над яад юм. Уг нь Ливерпулд амар л хайптай ирсэн. Тэг бараг л гол юм ашиг ирлээ байгаа. Тэгээд чи тэгж бодсон юм уу? Би бол тэгж бодсон. Би Исакийг ирэхэд нь хүнд ч хэрэггүй юм ирлээ л гэж бодсон. Тийм үү? Тийм. Ямар ч хэрэггүй. Эсгийн их газар нохоо хэрэггүй гэж ямар ч хэрэггүй байгаа шүү дээ. Тэгээд нэг ямар ч тэрний оронд бараг маа зовслаа хийж өрлөөс. Зовслаа вирус тэр хоёр ч. Зовслаа ч одоо хаалгачаас бусдыг бүгдийг хийгээ шүү дээ бараг. Үгүй шүү дээ. Анх чинь хамгийн хард хамгаалтанд тоглож байсан. Сүүлдээ давалиг үл гол ихгүй л бүтэхгүй байдаг. Тэгээд дотлогч гарна ч. Би ч одоо ер нь тэр үний чи 18 л гэж ойлгоод байгаа шүү Тэр дээ. тэрэн дээр амар гэтэл чи одоо заваарсан болж байгаа. Тэгээд 10 дээр нь вирусыг аваад тий Совслаг ерөөсөө сонирм хайшин совслаач хил амгүй. Сонир манин болгочих. Харин тий. Яахаа мэдхгүй би 90 юм. Сонир болгоо. Тэр ямар Япон хүн юм уу? Хаашаа чамаагүй тоглуулдаг. Тэр манай хүн бол. Гэхдээ тэр ер нь яг тэр юу шиг л тийм хүлцэнгүй юм. 10 дээр л амар их санагдсан. 10 дээр нь тийм тэгснэ хаалттай цохилтын дээгүр нь энэ цохилтын техник дамжуулалтын техник бол амар шүү дээ тий. Гэхдээ тэр клоп ч одоо энэ вирусыг одоо баг генерашн 1 төрөх юу гэсэн бэл шүү дээ. Клоп уу? Ах тий. Энэ вирус юм дуулах шүү. Би чи хөл өмгчин байгаад би клопын даныг дасгалж болгож байсан. Би чамайг магтсан шүү. Нэг улс юм чи. Гэхдээ бас самаагаас нэг юм харах байлгүй бас. Юуг нь хард миний тэмүүж аална л юм шүү. Тэгнэс тий. Тэгэхгүй тэгээд хажууд чи сууж байгаа өөр хүнийг би аална гэдэг. Тэгэхгүй шүү. Битийн яачс амар шүү. Клоп гэж үүдсэн. Цаагаараа бүр яасан юм герман хүн буюул одоо музеалаг ална гэж хэлэхгүй. Яг герман хүн музеала нэр нь хүртэл юм уу? Музеала гэж. Тэрний оронд вирус гэдэг нь яг
Герман машин шиг мотор юу. Мотор ийдэ. Германлыг сонсгож байгаа шүү дээ. Вирц. Кимих хэрч яг. Швайцтай гэдэг үзсэн тийм. Одоо цаад ч амар гоё бууралтад ямар гоё нүмжигтэй хөгшөрж байна тий. Тэр үл өстө гоё өвөө царайтай бас. Ишванштай гэрч. Нөхөр байна. Өчигдөр нөгөө өмнөхний битэрлөө яг бодолжсэн чинь. Би бол яг цусны Герман гэвэл Мюллер л гэж боддог. Царай инээж минээж байгаа нь яг Герман. Гитлер тийм байсан баг чи бодоод царай нэрээ. Гитлер чи еврей шүү дээ. Гэхдээ яг ерөн царайны төрх нь яг Мюллер шиг эвгүй нөхөрөөс. Мюллер чи шал үсэн. Мюллер бол юм биш. So Герман гэж Гитлерийн баруун гараа исэн юм шиг. Мюллер гэхдээ үнэхээр аимшигтай тоглож. Тэр царай залдартай тийм. Ноёр одоо ч гөрж залагтаад ирсэн шүү. Тийш дөө царай алдлаа шүү. Тийш. Зодод талиг юм уу? Тайлцсан байсан одоо чамгүй л явахгүй. Нөө тэрштэйгийн чинь бэлтчихгүй. Тэнгууд чинь баасаа чинь гонжроод аваачаа заваараа цаадах чинь багийн ахлагч чинь туул муузыг аваад юу болгоо хийж байна. Хоёрдугаар хаалгач болго. Тэр мүү амтнууд яаж юм? Юу баасаагаас тэр утсан дээр тэр бол хэвээр амар шүү. Баасаагаас цалиа авсан уу тэр штий. Энэ баасаа ер нь их хүн чанаргүй хогийн газар болчихсон юм шүү. Тамаа Мессиг үйлүүлэн барь явуулсан шүү. Мессиг явууллаа тий. Шавигаа бас судлаа авчирчаа тэгээ бузарлаа явуулчлаа. Вайрсэр нь оншгүй болчихчих. Тэгэхээр бөөн дээр яалыг үзье. Тэнгуутаа тэр штийн дээр айгүй байлаа. Юу Дейонг дээр ч гэсэн Дейонгийн цалин малин өгөхгүй заваарч ингээд шилийн цанаас чихэр долоолгож хажуудаа байлагсаар одоо хинч биш болгочих жоох. Тэрс манах авцсан бол одоо үдид алж байгаа. За энэ клуб юм. Манах ч авах гээд 2 3 таа холбогдоо. Тэгээ Дааш дээр шүү. ядж ихт Барсаадаа тоглоно. Сэдвэгээ хүрээнд дээр шүү. Сэдв халахгүй шүү. Өөрөөс ядж их тэгээ Барсаадаа тоглоё гонжирсан. Гэтэ яах мэт. Найз хүмүүс тэнд байнаар энэ гоё нартай юм байна. Магадгүй шүү ер нь. Европ ч нар л байвал ерөөсөө дижиг явъя гэдэг юм шиг. Гэтэл яг тэр каталог идчих гоё юм шүү. Юу нарах бичлэгийг нарах. Тэг хүн амьдрахаар бол амьдраад баймаар л. Испани Португал усаад гоё л байна. Сайхан тэгэл сайхан. Орой давлаа хэрэг дээр найз хөтөнд завин дээр яваад. Европ тийшээ үзүүл яадаг гэж. Хүүхдүүс аваад. Бараг л манусын нөгөө тэрэлж ордог шиг тэгээ салхинд гараа гэдэг шиг тэгэл Испани юм шүү тий. Бүр хансаглыг гэвэл тэгэл нөгөө буккак явж байгаа юм шиг тэр грек дарал марлаа явж бол. Тий. Тэгэхээр тэр найз охин мохн гонжирсан бах уу. Гонжир манай Касимерогийн ихнэр бас нүмжигтэй Испани тэгэж хар олон жил тоглож байгаа. Англи руу явъя гэж ирж байгаа. Шүү ихнүүд юу н айгүй муха тоглогчдын карьерийг завхруулж байгаа боос. Нэр бас хиний нэг ихнэр яадаг ч гэлээ. Погбагийн ихнэр юу илээ? Погбад ямар ихнэр байдгүй л. За хоб болно шүү. Одоо Погба ч ер нь PlayStation-ээс өөр ихнэртэй. Маа нөө спидтэй чи бичлэг хийгээл явчихсан. Үгүй. Манад ирэнгуутаа наа чи ямар машин авсан гэж? Нөө Mercedes микро шиг машин аваад тэнтэй зураг тавиа заяа. Бэлтгэлийн бааз руу ирэх нь 30 40 минутын хооронд л PlayStation тоглож байгаа юм шиг. Ван авсан юм. Ван. Тэ? Тэрийгээ тохичлаа. Тэр нөгөө Неймар чи юу гэлээ гэж хамт 14 оныхаа дэлхийн 10 жил шгшөө багийнхныгаа өрөөндөө тоглоод 5-9 эсрэг 5 CS:GO тоглож ирсэн. Унааш тоглолт амар тоглолдог гэсэн. Тоглохоор толгол. Тэгээ өрөөндөө 5 10-аас суужсэн гэдэг 5 5 тийм л тавтэрх байх шүү дээ. Жохон фокус. Барьцэл өдөр жоохон хөөрөө үүдээ. Анчлоотой ч гэсэн тэгдэг байхаас. Халуун Винисиус энтриг чихэнд зачи яста гоё шүү. Стрээ халаад тэгээ. Чихэнд гок орилж байгаа юм шиг орилсон. Ер нь тэгдэг байх шиг боддог шүү. Чи бас яг л тарга ирэн дээр байна. Юу над тураамаа шүү. Юу дэмбэлээ шүү. Дэмбэлээс илүү амт шүү. Чигээл тэгээ нөгөөдг нь тэгэл сталаад тэгэл шүү. Халуун хүмүүстэй харахад гэхдээ тэгэл Анжелотигийн ам нь ерөөсө бохноос өөр юм хөдөлгүй тий. Тэгсгүй ер нь тэгээд яалыг насгалжуулна шүү чинь тэгэл одоо хамгийн сайн тэгэл 10 хүн 11 хүн гарч байгаа одоо тэгээд тактик хэлэх юм ч тааш яад юм бол би дасгалж явах байсан бол тэнд үүдээ уудахчгүй. Би бол тэр зэдэ амтад нэг л саний миний хэлснийг л хэлдэг гэж боддог. Чи ястаа гоё шүү. Гараад халаад байна. Одоо Америкийн коуч нь зэдэ коуч нь гүү шүү. Агуу Почтино гэсэн. Одоо мөнгөөр зодоолсон баг. Оо мөнгө амруулж игсэн. Чихээ бүксэр нь гарцсан.
Мөнгөөр өгчихгүй. Канада сокс. Саяны авиг хасна. Кат. Канад орж байгаа. Биш Канадын коуч нь. Канадын чинь Канадын нөхөр байсан. Тэр гэхдээ овоо карьертэй байлаа. Англи, Европын багуудаар баг дасгалжуулсан. Миний мэдхийн Лидсийг дасгалжуулсан. Тэр яг л тэр нөгөө юугаа яадаг юм яг өөрийнхөө үнцэн юм авдаг хитгэн л улс байт юм шүү. Канадын дасгалжуулагч мүлжүртэй. Мексикийн угаасаа юутай. Дээр үеийн том одтой. Юу нь бол нөгөө манахаар одоо юу гэх юм бэ нөгөө балжнын гэдэг шиг л тийм. Бөхөр бол. Хоёрын одоо тэг эзэн багууд бүгд гарах уу? Эзнүүд бол бүгд гарах болчихлоо тий. Канадад яах гэдэг юм бэ шүү дээ. Канада ер нь финалд бол ер нь Франц хэсэг Португал гэж байгаа. Тэгэл Роналдо 3 гол хийж хаас хол. Ер нь бол одоо Роналдога шүтгсэн. Одоо энэ хэсгийн тоглолтын сүүлийн тоглолт чинь 6 сарын 29. Тэр болтол бол одоо ядаж нэг 10 хүн бол бэртэн үстэй. Бэртээ илүү гарах. Бэртээ цаашаа сонир бол авчиж байгаа. Тэр чинь одоо нөгөө сэлгээ мэлгээ тактик чинь нэг шал өөр болох юм. Ийм олон тоглолт юм. Хуучин бол баг нэг гараагаар явсараа дуусна. Одоо энэ чинь бараг зоолтой 2 дахь гарахс солиж ийл хүмүүсээ. Тийм шүү. Онооны илүү гарцсан бол их шүү солио. 2 гол нэлээ шууд нөөж байгаа. Тэгтээ Герман нөгөөд шүү. Баг бамбирцээр байгаа л доосгцсан тань гэж. 7-1 багтай спортсменшип. Тэр хэсэгт бөмбөг тоолох ямар шансгүй. Тэр хэсэг бөмбөг ойлгомжтой. Гэтэ ингэ бодоход Кай хаварцаас эвгүй класс шүү. Кай хаварцуу гайхамшиг шүү. Ультимейт яагаад чаарч. Ноцсон дээр лааж яасан шүү дээ. Оны өмнө. Тэгээ ультимейт жинхэнэ одоо. За одоо ер нь өнөө шөнийхэн тоглолтын тухай яриад тэгээд дуусах. Яриа одоо хадуураас үлдээгээр хөрөж арай маргааш ер нь би юу яриад байна гэж. Өнөөдөр 12-оос за цагч дүү хамаа. Сонсож байгаа миний хувьд ч гэсэн ойлгохгүй нөө. Испани Капа Верде гэж ямар юм бэ? Анаач арлын улс арлаа. Энэ арлыг бамбиртхан тодорхой. Арл юм уу юу? Бэлэг игээт өөр яана гэж бодож байна. Энэ одоо салахч одоо бүжиглэх юм уу бүжиглэх юм. Маа салахч одоо цол уншин одоо анхны бүгд сүүлийн дэлхий. Бэлэг ихтэй шансгүй тий. Ер нь бол нөө байдаг л хийдмэн байгаа шүү дээ. Торосоо байх. Утаа болоо шүү. Байл шүү. Өмнөх дэлхийн авраг дээр л тоглох гэсэн. Өмнөх дэлхийн аврагч ч одоо манай алдарт Батцан яханаас тоолоогоос дэмжээд явах гэсэн. Гаргачаад тэгээс үлдээ гоогаад. Торосордаг л гаргачих гэл. Эний манаагүй л гойсон шүү дээ. Харин хүн болгон бүрстэй наадхаа гаргаач гэж. Шиа гоё үдэр одоо тэгээ торосорч одоо байхгүй шүү дээ Лукаку мөк нөгөө үдээ гаргаал манай үнчтэй. Тэгэхээр одоо эн чинь одоо Бэлэг дээр чинь дохгүй байгаа. Тэр чи гараг ин гаргалтаа дохгүй байгаа. Юу юм бэ? Торосорд байгаа. Яг нөгөө бүрэн юмаа өгөөг юм байна. Бүрэн гараа. Дохгүй бол тоглох. Дохгүй ч бас айгүй Сити дээр нилээ сайжирсан сүүлрүү. Тэрнээс тэр чинь нэг жоохон чихгүй толгой юм байсан аахгүй. Сауди Араби. Уругвай бол гоё тоглох байлгүй тий. Тэгэж. Валверде бол завар болсон гол хийх. Дайрвин нүний зү байгаас. Иран Шинэ Зеланд. Иран гусан тий. Иран бол бомб дислэл доосон. Иран бол хажуу бөмбөг тавих. Ер нь яг ясэрвэл Аз дотроо Иран ч хамгийн хөл. Хамгийн дээр өрөөс эвгүй гараад. Ер нь бол хөл бөмбөгийн соёл өндөртэй газар гэж би ойлоо. Шинэ 4 тоглолт одоо тэгэл энэ Испани тэгэл Бэлэг тэгэл Уругвай Иран л юм биш. Тэгэл Иран Америк хоёр нь таарчаас. За тэгээд Манусийн хүлээж байгаа Францын тоглолт. Франц versus Сенегал. Сенегал гэдэг одоо энэ тоглолт бол ерөөсө битүү хараа ястаа хүмүүс тоглоно. Тэгэж талбай дээр 22 хар хүн тоглох байх тий баг. Талбайн дээр цагаан шүүгчээсээр цагаан баг. Сонир байгаа Африкийн баг гэсэн чинь Марокко ч битүү цагаан загсчихсан чинь Европ баг гэсэн чинь Франц оч бөөн юу хүүдэн зэрэг. За тэгээ Ирак ч Норвегтэй. Ирак ч яс ярих юм бол яг нөгөө Саддам Хүсэнтэйгээ алдчих үедээ Азийн аврагт төрүүлж ирсэн шүү дээ. Үрт. Яг дайнтай үед. Ахта Норвег одоо хааланд одоо цөмөрхөөлөв. Цаг нь олсон. Өөр одоо хаалан дээр бол цаашаа нэлийн чих баг гэж боддог шүү дээ. Харин энэ ч одоо бүх тоглолтын нэг тийм лонго нөхдүүд бас байхгүй шүү дээ. Яг гоё нөхдүүд байгаа шүү дээ бас. Шинжлэх тэрс бүх тоглолтонд бүр гол 2-3-аар нь хийгээд маш дэлхийн аврагт гарах гэж үжиг тэмүүлсэн үнтэй. Хадаглаа цаа чи хойшоо гарахад ард нь ойдгоор зэгсэгээ гүйж. За заар гайгүй. Гайгүй. Эний Иесус эргээ харлаа таних байхгүй шүү. За хамаагүй гүйж болохгүй биш. Яг тэгчих. Рапинаа эргээд тарлаа ард нь тэгэл заавал Аргентин альж ир. Энэ нэг гоё тоглолт болохгүй байна. Аргентин очно.
Аргентин хожихын үед нэг тэгж аимшигтай хожихгүй байх тий. Тэгтээ дарамтанд оруулаа л та тий. Нэг Том багаас сүрддэм болов. одоо миний бодлоор нэг олигтой Аргентинд одоо цус илбсэн гоё юм баа. Шинэ хүн баа орж ирэх үтээ. Байхгүй тий. Ер нь өмнөдлийн аваргаас хойш бол нэг тийм гоё юм гарч ирдэг. Хуулийн албараас бол хийдгий их бах. Тэр баг яг тэр өмнөдлийн авар шиг гоё тоглохгүй. Тоглохгүй бах тий. дэнчтэй хожоод хэлнэ шүү дээ. Хожиход хожиж л доо тийм. Хожоод байгаа юм ч одоо гэхдээ яг хоцсон багууд нь гэсэнсэн чинь. Тэгвэл хамгаалтан дээр Айсландыг хоцсон байна. Хондороос, Замбаб юу вэ гэж. Энэ өстө зайчиг чанар гэдэг үг юм тий. надтайгаа таарсан юм. Юу Алжир нэрдэг юм уу? Алжир нь яасан? Алжир чулуу шүү дээ бас л. Хөөхөн жижигэн чулуу. Алжир ч одоо маань Зиданы хүмүүнд батаар болсон. Хөөхөн жижигэн чулуу. Биш. Зидан ч Алжирийнх юм. Алжир гаралтай өстө угаасаа. Хин бэ? Зидан Алжир биш ээ. мөн дөө. Биш албан гаралтай байхгүй. Гэхдээ нэ хүүхэд нь Алжир тоглоод өөрөө Алжир гаралтай. Алжир чинь битүү албан юм. Тийм үү? Мэдгүй. Ямар ч үсэн албан шүү дээ. Тэрээс иргэншлийн бол мэдгүй. Өн Зидан энэ байгаа. Тэр энэ дижам юу вэ? Юу вэ? Дизаг. Би Зидан бүрүүх шүү. Би биш байдаг шүү. Чи өөрөө стил юм байна. Алжир дээр чи хэн байгаа шүү дээ. Махрас тоглох юм уу? Тоглоно биз? Махрас чи Алжир биш үү? Би таньдаг би Алжир гэдэг юм чи таних Зиданаар л таних шүү дээ. Үгүй шүү дээ. Яа. Лука Зидан гэдэг энэ харин тоглоод байгаа санагдаад байна. Тэ Алжир гэж байгаа шүү дээ. Тэгвэл Алжир чинь тэр жигтэй албан гэж ойлгож байгаа. Тийм үү. Энэ би Зиданыг санаадах наач аав ээж нь Алжираасаа дөрвөлүү яалаа тэгээд байсан. Битүү албан нөгөө Бензима ч гэсэн албан шүү дээ яасан юм. Тийм шүү дээ. Тийш. Тэр бол яагаад Франц юм биш. Тэгвэл бас сургаггүй биш сургалттай бас жоох юу гэдэг юм шүү дээ. Зидан чи идэв хөхтэй 3 4. Өө энэ бас тоологдог юмнууд ээж магадгүй. Жоос Энэ тэнд бас зээрэнцэг байж магадлалтай шүү. гайгүй Испанд л шийдэг бол. Испанд ер нь шидсэн гэж ярьдаг шүү. Тэгэл одоо араас нь юу л вэ шүү дээ. Тэгээд одоо Испанаар дөрөв одоо Винисиусийн зээрэнцэг л. Австри, Йордан 2 гэж байгаа юм. 2 таарцсан 2-ын тоглолт. Тэгэл одоо Мануси харахыг хүсэж байгаа юм уу? Португал маань Конго дээр пянз эргээл. Англи Хорватигаа барахгүй байхгүй. Айгүй тэнийг царайлж байгаа тэнцэж юм чи хожигдсон шүү. Хорват сайн л таа тий. За чинь тэгтээ яг хөгшөрсөн байл. Яа нөгөөдөл чи яг тэгж. Мадрич маань яг л хэвэндээ юм. Аа нөгөө бас сүүлийн дэлхийн орох шүү дээ. Тэгээ эргэн тойрныхын солидог ер нь гавтай байх гэдэг тий. энэ харин давтлагчлах баг Мадрич маань бөмбөг өөрөө л хийх байх. Тэрээс яг бах байдгаар өндөр нөгөө эцэл мөнгөн медаль авлаа. Тийш. Тэрнээс хойш яг тэр чигээрээ тах гэдэг. Энэ цус мус сэлбсэн. Сэлбэг Метро байна уу том. Каварцэлэл нэг хорват иргэн шил аваад ер нь арай ойролцоо тэр л юм авч магаддаг шүү. Тийм тэгэл хэсгийн тоглолт чи эргэжиж байгаа шүү дээ. Колумб Үзбекистан гэж тоглоод. Одоо бас жоохон ярих багсахгүй л. Манай дараагийн эсрэг дараагийн подкаст Тууаз Үзбекистан орж байгаа ч юм бас аим гоё байхгүй тий. За ингээд дуусгах уу? За ингээд дуусгах да. Юу хэлээ шүү манайхаа ааших. Сиуд Калтенберг урамшуултаа реклам спонсор Асаки 2-4 нэм хэнийг байсан. спонсор аваад ингээд А G25 дээр болохоор Калтенберг хаалт шоуг хэлье. за хаалтын үг Тий. Хөрөнгөний шин 50 л үздэг шүү дээ. одоо ямар олон. Тэг сая ч одоо ерөнхийдөө юу ярьч вэ гэхээр ч одоо ямар ч байсан болсон юм а ярьлаа, болох ч байгаа юм а ярьлаа. Дараагийнх тэр нь бас болсон юм а яриад болох ч байгаа юм а яриад итэл хэсгийн тоглолт хийх юм шүү дээ. За тэгээд дими балаа бас янз бүрийн юм сонсогдвол тэгэл дундуур нь яри сая ч бас зарим мартчихлаа. Зарим нь одоо сэдвээсийг хазаасан бол уучлаа. Тэг ер нь хазаан дөө. Тэг ер нь бол яг өнөөдрөөс л хөл бөмбөө үзэж шүү дээ ер нь л. Хэрт. Одоо яг жигдрэх юмд орж байна. Тэг сэдв бол хазаагаа илүү гарах. Тий. Дараагчтай нь илүү факттай юм яриа тий. Зүгээр л хоёр хүний л амаа яриа шүү guys. Битээ хүн дээр аваарай. За бай. Жого могот гарцуул за баяртай. Жого биш. Баяртай манайхаа сайхан амарцаагаарай kiss.